явуулчин зүрхэн дэх мөсийг хайлуулсан миний хавар дахин ирж бидний түүхийг эхлүүлсэн сэтгэл голсорч гал бүхэх үед чиний урмын үг бүхнийг давах хүч өгсөн ялтан минь игэл түрхэнд чин өдөр бүр чамда би дурлнаа Сайхан харчин замыг гэрэлтүүлсэн миний эцсийн зогсоол чи хайж байсан газраа би олсон хонгорхон минь миний нархан минь миний хөл тандимээ хонгорхон минь байсан газраа би олсон цагааны нархан минь. За. Гэр бүлийн хайрын дууч баги байла. Сайн байцгаана өрхөн хүндэт үзэгчтэй. Дэлгэр сайхан Монгол нутагт минь хавар яриад сэтгэл бие бялдар цаанаасаа л нэг нялхамсаад хэцүү юм шиг гоё юм шиг ийм гайхалтай мэдрэмжүүд үргэлжилсэн өдрүүд байлаа. Урт цагааны гудамж нэвтрүүлэг та бүхэнд хүрэхэд бэлэн боллоо. Өнөөдөр бол тал талаас сугалсан авьяаслаг, оюунлаг, загварлаг, хүчрэхэг ийм залуучууд цугласан байна. За тэгээ Нямба эхлүүлэхээр би юу дуурах вэ гэдэг шиг. Тэгээд өнөөдөр Нямбатайгаа хамтран хөтлөн. Тэгээд эрхэм зочлоо маш их баярлалаа. Тэгээд бүгдээр ингээ бие байрцахгүй одоо юун тул залуучууд байгаа л ерөөсөө 1 2 дугаар үе биш бүх юм зүгээр 2 дугаар үе гэж байна. Тэгээд нэвтрүүлгийн хамтран ажиллагч Сам игээл хамтаа гоё хундгаалгаад нэвтрүүлгийг эхлэх хөө. За ингээд нэвтрүүлэг эхлэхэд хэлсэн шиг
Энэ манай талынх бол тийм ээ их тийм зунлаг болцсон ба шүү дээ. Зунлаг уу? Тий. За хүрэлцэн ирсэн төх баярлалаа. Ажил үйлс өдөр бүтэмжтэй сайхан байгаа ах гэдэг итгэлтэй байна. Сан мөгөөл бивэр дайлаа. За. За. Ойдаа гэж. За ингээд сан мөгөөл бол манайтай нэлээд урт хугацаанд ажиллаж байна да. Испани алдартай пив энэ хааныхаа зарилгаар үйлдвэрлэгдсэн. Тэгээд дэлхий дээр бол хаана нь яг энэ шар ариг үйлдвэрлээ гэж зарлаг болгосон ганцхан пив бол сан мөгөөл. Ер нь бол пивний түүхээс хуваалцахад 7000 жилийн тэртээ анхны пивний гарал үүсэл эхэлсэн байна. Тий. Тэгээд хэрвээ сонирхох юм бол хувь чадаар асуудж болно. Chat GPT-гээс асууж болно гэж. За зочдод харилцуулъя. Papa Coach боксинг клубын үүсгэн байгуулагч олон улсын хэмжээний мастер Шинэ Баяр. Гэр бүл судлаач Амар Санаа. Төв за брендийн үүсгэн байгуулагч Төвшин Заяа. Take Off хамтлагийн дуучин Бат Эрдэнэ. Grand Eco ногоон ургамал компани захирал Од Цэрэн. Өнөөдөр бол хоёр сайхан юм цагаан хувцастай хүн хүрэлцэн ирсэн байна. За би Бүр ярьж байгаад ирсэн юм шиг. Таяр байраа солиод харин яасан бэ гихгээд Бүсгүйгээ одоо дундаас суулгая. Яг ингэ нэг харсан чи. юу болчиход байна. Бүр хамтлаг болчих гээд байгаа юм уу? За. Голдоо улаантай нэг тийм хамтлаг юм уу? Улсын далбаа ч юм уу болох гээд байгаа юм шиг. Монгол шүү. Нэг яг Карибын тэгсэн айц авсан байх шиг үү те. Яг хөөс эмчнээ яриад ирээ. Голцоо аюу хэцүү. Би нэг гүү ингээд. Миний хараа цагаан юм байна. За бас тийм очир байна үү те. За. Манай өрсөн зочид дунд одоо үзэсгэлэнтэй ийм гайхалтай бүсгүй хүрэлцэн ирсэн байгаа. Тийм учраас яриагаа бүсгүйгээс эхлэе гэж одоо мөхсби тунгааж байна болох уу анаа? Тэгээ манай Төвшин Заяагийн хувьд бол манай үзэгчид мэж ер нь бол Төвшин Заяа хэр миний мэдхээр одоо телевизийн салбарт бид нар ч одоо нэлээдгүй бодлоо. Ер нь телевизийн нэвтрүүлэг, контентэд хэр барагтаа ордгоо ийм бас нэг сайхан эрдэнэс байгаа. Ялангуяа загварын салбарт бол яхаа аргагүй топ гэж олцож байгаа. Тийм нэгэн гайхалтай бүсгүй. За саяхан 2-7 хоногийн өмнө за Мөнгөн мод 2024 за Монгол улстай бол нэлээд томхон зохион байгуулалтад урлаг уран сайхныхны хувьд бол маш их тэсийн ядан хүлээдэг фестивалаас бол яг загварынхаа салбараар бол Мөнгөн мод хүрсэн. Нийт түрүүнд танд баяр хүргье. За баяр хүргье. Тэгээ би анх орж ирснээс нь хойш нөгөө дизайнераа загвар зохион бүтээгчээ гэж ярих гээл эхлэхээр л манай найруулагч би нөгөө манай мис гэл яг ийм мис шиг гоё хэсэг байна. Тэгээд би халах асуулт ер нь асуугаад эхэлчихье гэж бодож байна. Монголчууд бол царайны төрх биеийн галбар энтерээрээ бол пис өөр хүмүүс. Европ шинжтэй өндөр одоо ингээд намхан өргөн гэдэг ингээд янз бүр байдаг. Тэгвэл ер нь одоо Монгол хүн бүр загварлаг харагдаж чадах болов юу? Чадах уу? Чадахгүй яг гоо. Эсвэл одоо энэ нөгөө зарим хүн зүгээр уучраа олохгүй байна уу? Би бол жишээлбэл уучраа олохгүй ингээ 20 жил явчих. Хизээ би уучраа олох вэ гэж. Ер нь загварлаг одоо харагдах бол бүрэн боломжтой. Зарим нөгөө хүмүүс ч өөр ингээд амар стил имиж ингээ бүрдүүлж ингээ хувцалдаг тийм үү. Зарим хүмүүс л нөгөө өөрийнхөө биеийн тухайг бодож ингээ хувцалдаг. Тэгэхээр нөгөө яг тухайн хувь хүнээсээ бас тэр юу надаа хувцсных нь одоо соёлноос өөр байдаг тийм. Зарим хүмүүс ч бүр амар ингээ зүгээр л ингээ загвартай л юм өмсөхийг хүсвэл хаана ганц шиг хийсэн хувцаанд тэрийг л баг очиж авах хүсдэг. Тийм одоо бас хүсэлтэй хүмүүс байгаа гэсэн. Тэгвэл одоо нийгмийнхаа бараг 80% нь бол яг нөгөө өөртөө тухтай зэвэрхэн хувцсыг сонгох юм бол гэж боддог. Лондонгийн Fashion Week дээр алхсан. Амьсан тэр гоё загвар яг одоо ирсэн байгаа юм л да. Тэгэхээр яг нэр нь цагаан зүрх гэхээр одоо энэ хэсгийг хараад ямар ч гоё юм бэ. Гэхдээ ер нь бол дээжин гэж явна тий. Олон төрөл юм бүтээлүүд байгаа юу? Тийм коллекц маань одоо гол зүрхэн загвар гэж хэлж болно тий. Тэгээ энэхүү загварын маань гол онцлог гэх юм бол одоо зүрхэн хэлбэрийн зохиомжийг хувц загварын урлагтай холбож одоо юм жакетны одоо ингэр дээр дүрсэлж одоо 3D зохиомжоор одоо уралснаар энэ загварын маань одоо гол онцлог
харуулсан байгаа тийм. Тэгэхээр яг сайн ажиллах юм бол яг ийм зүрхэн хэлбэрийг ингэж гаргасан тийм. Ямар гоё харагдт юм. Тэгээд яг энэ гоё дресс ингээд эмэгтэй хүн өмсөөд ингээд алхна гэдэг бол үнэхээр гоё харагдтолно. За тэгээд манай төвшин заяа бас 4 сарын 25 26-нд төлөө бас би даасан гоё загварын шоугаа зохион байгуулах чаа. Тэрэн дээр одоо манай цагаан зүрх яг үндсэн одоо би одоо коллекцээр бүгд үү. Вау, гоё бичиг тийм. Бас Mirror Eyes гэдэг яг одоо Италийн одоо Миланд 9 сард амьдлах загвар байгаа. Тэгээд Mirror Eyes маань шинээр бас танилцуулагдана. Мөн бас үндэсний коллекцийг бас шинээр одоо бид урлан бүтээж байгаа. Ямар гоё юм бэ. Тэгээ одоо сая бол яг энэ одоо коллекцээр бол мөнгөн мод хүрсэн үү? Тийм. Мөнгөн мод наадмын шидэг дизайнер. Ер нь бол мөнгөн мод наадамд яг 2 удаагаа нэр дэвшээд тэгээд яг энэхүү бүтээлээрээ тийм энэ жил яг мөнгөн мод наадмын эзэн болсондоо маш их баяртай байгаа. Энэхүү цагаан зүрх коллекцээр би амьдралын гэрэл сүдрийн бүх зүйлийг цагаанаар ингэж төсөөлж Андреасаа гэсэн юм үүднээс одоо цагаан зүрх гэсэн энэ нэрийг энэхүү коллекцт өгсөн байгаа. Яг энэ цагаан зүрх загварын маань болохоор Лондонгийн одоо базар сэтгүүл маань онцлсон байгаа. Базар сэтгүүл бол яг одоо хувцс загвар тий рийн хувьд бол хамгийн том одоо нэр хүндтэй сэтгүүлүүдийн нэг тийм базар сэтгүүл цагаан зүрх загварын маань онцолж одоо сэтгүүлдээ одоо гаргасан байдаг тийм. Ямар гоё юм бэ тий. За тэгээ маш их баярлалаа. Тэгэхээр 4 сарын 26-нд энэ гоё коллекцийг бүрэн бүрэлдэхүүнээс бид нэр харах нь байна тийм үү? Тийм, зайлшгүй хэлд болно. Ямар гоё. За хоёулаа гоё зочныхоос олцгоё. Би бүр шинийг анх нөгөө нэг юм юунаас нь Facebook одоо сошиалаас харахад нэг юм өндөр гэж юусоо төсөөлөөгүй. Тэгээ өнөөдөр ирэхээр бүр пүү ийм өндөр юм уу гэж харсан. Сакс тоглолт юм уу гэсэн ч үгүй. Би бол спорт юм л дээ. Гээгүй гэдсэн. Ямар өндөр яг үнэ хэлэхэд өндөр чи хит юм бэ? 88 шүү дээ. Би 88. Би ингээд хамгийн олон сонсдог үг нь юу ийм өндөр байсан юм гэдэг. Ийм өндөр байсан юм. Таныг айгүй жижигнэр харуулдаг байсан юм болоо. Тэгэхгүй бол үнцгэн таарахгүй ингээд зургийг таарах. Сонстой ямар ч гэсэн арайч бас 88 бол тийм. Би ч бас. Гэтэ ер нь бол 170-ыг 150 болтол зураг дардсан хүмүүс байдаг шүү дээ. Ийм өндөр байсан юм уу? Тэгээд 50 мавтыг 165 болтол дарна зургийг нэг. За зураг дээр дардаг гоё найзаа мэш нэгэрээ гэл бараг тэх нь олгосон. Тэгээ яг ингээд заримдаа урангуй бас дарах юм байна шүү дээ. Аюугаа өндөр байгаад тах чинь шууд ингээд 180 150 бүр ингээд тийм жижиг үнцэг нь ингээд буруу дарах юм бол тэгээд шууд жижиг болно. За түндэл. Шинэ тэгэхээр яг хоо ингээд сошиал дээр ингээд бокстой холбогдлолтой бичлэгээ хийхдээ ингээд бас нөгөө оролцож байгаа ч юм хүмүүс би ч нөгөө тэн дээр бол ингээд намхан болчих гээд хичээгээд идэх юм баггүй. Хитрхи бас ингээд өндөр ингээд хичлээ нөгөө хүмүүс хитрхи намхан болох нэг тиймхүү бас одоо контрастын тааруулдаг юм байна. Тийм ер нь яг тиймхүү зүйлүүд бас болд юм аа. Тэгээд сүүлийн үед бол шинийг сошиалаас харахад бол маш гоё үнцгийг барьж бас үзэгчдэд одоо монголчууд мэдээлэл өгдөг л дөө. Би одоо аюу санаатай ч юм уу нэг тактикийн бокс юм зааж өгч. Тэрний юу гэхээр урдгаараа бас заримдаа ингээд бид нар өндөр аваад ингээд яваад өсөлт чинь нөгөө орж ирэх боломжийг хангадаггүй байхгүй. Тэгэхээр заримдаа одоо муухаар хийж муу санаатай зэ. Гараа буулгаж ягаад энэ гараа яг өссөн тохор гараа буулгаад хийж зориуд оруулж ирээд энэ зайд нь зогсох гоё байдгийн шүү. Бүү. Яг ингээд гарлуу чи биеэр орж оруулахгүй байгаа байхгүй чи. Оруулахын тулд зарим үед энэ гараа унгаач. Унгаад дагаад ороод биеэр орж ирэх нь тэр зайд бүү. Гоё штэ. Би ч дорд байхгүй. Тэгээд яхаа. Ер нь бол анхны багш маань Төмөр Утаа гэдэг Монголс гавьд тасалж үзсэн. Одоо ч гэсэн одоо аймаг орнуудтай энэ спортоо хөгжүүлэх одоо үйлстэй өөргөө зориулж одоо 80 настай хүн би тэгээд яг ингээд санаандгүй байдлаар найзуудаараа дагаж явж байл 14 настайгаас одоо бокс спортод нөхөрлөөл тэгээд одоо багшийн одоо ухаан арга зэл тактикаар гэх юм уу тийм ээ тэнийг заална ингээд намайг аваад үлдсэн байхгүй юу чи бол одоо ингээд гоё ингээд болохоор хүүхэд байна гэл ингээд харсан юм шиг байгаа. Тэгээд надад одоо байнга ингээд бэлтгэл дээр ингээд харахлаар л ерөөсөө өөдөөс эрхий рүү гоцоод ингээд тэр чинь ингээд том урам шүү дээ. Тий, дээ. наваа ингээд тогтоох нэг үнцэг зүгээр ингээд байгаа байхгүй тий. Тэгээд тэр цагаас хойш одоо ингээд спортоор хичээлж явсан. Бас спортын нөлөө байгаад ч юм уу өнөөдөр одоо ингээд тодорхой хэмжээний одоо өндөр болсон ч юм уу нэг үнцгэл баг тий. Тэгээд ер нь бол ингээд спорт гэдэг маань бас гэртээ байх нэг өөр, зааланд байх нэг өөр, багшийн үгийг сонсох гэдэг бас нэг өөр ингээд янз бүрийн зүйл холбогдсон л да. Тэгээд тэр өнцгөөс авуулаад бас бие хүн болох тийм ээ. Одоо эр хүн болох тэр нэг өнцгөн л үүсэж байгаа юм л да. Тэгэхээр
ерөөсөө миний хувьд бол эр хүн байх гэдэг нь бол яг ер нь бол утгын хувьд бол үнэхээр өргөн үрээтэй л ах. Одоо хүн болгон гэсэн өөрийн гэсэн зүйлтэй те. Тэгээд ерөөсөө ялж ялагдах гэдэг зүйлийг одоо спорт хүнд өгдөг байхгүй те. Ялагдана, ялна. Хүн ялахаараа бол үнэхээр гоё эрэгтэй хүн гэдэг хүчтэй мэдрэмж авдаг байхгүй. Амар гоё те ингээл дотор нь бүх юм шатж байгаа шүү дээ. Тэгэл тэр хэмжээгээр ингээл алга ташч юм уу хүчтэй мэдрэмж аваад ялагдахаараа хүн ингээл амар ундаг те. Тэр ялагдал гэдэг зүйл бол хүний амьдрал дээр бол ирж л байдаг те. Бүхэл насн дээр ирдэг. Харин тэр ялагдал гэдэг зүйлээсээ хурдан босч чаддаг. Тэр зүйл дээр одоо те хурдан хийж чадвал тэрийг л одоо би ерөнхийдөө эр хүн байх болоо л гэж бодож байна. Тэгэл одоо ингээл ялагдaltaй ч юм уу янз бүрийн нэг юм үл бүтэх зүйл хүний амьдралд тохиолдог бол тэн дээр ингээд дарагдаалтай нухтсаар ингээд боч чадахгүй бол бас жоохон сул байна л гэдээ ойлгож хэрэгтэй те бид нар. Тэгэхээр тиймэрхүү зүйлийг бол спорт ингээд эр хүн болох талаас нь ялангуяа яг контакттэй төрлийн бокс гэдэг талаас хэлэх юм бол хүүхдийг ч юм уу тийм ээ хүн болгоно их гоё зүйл өгдөг. Ингээд яриул бас зөндөө зүйлүүд бий. Ер нь бол тий. Амарсан ах яг хажуучин сая ингэсэн чинь ямар гоё том тэр чинь айгүй том урам штэ. Тийм шүү дээ. Ер нь бол нэг аливаа юм хийж яхад араас эрхийн уруугаа гоцоолгоод сайн байна гэж урамшуулж дэмжинэ гэдэг чинь өөрөө чухал л та. Одоо нэг ялангуяа гэр бүлийн харилцаан дээр ч гэсэн асуудал дааж чаддаг хүн өөрөө амьдралаа айтайхан авч яваад байгаа нь харагдаж байгаа байхгүй. Асуудал дааж чадахгүй нөгөө нэг арх руугаа ороод доошогоо унаал ингээд байгаа хүмүүс ч нөгөө нэг юу амьдрал бити хэл цаашаа ингэж ивж штэ. Тэгэхээр нөгөө нэг асуудал дааж сурна гэдэг чинь орчин үеийн бүхий л одоо эрэгтэйчүүдийн одоо хамгийн чухал зүйл нэг байна. Тэгээд ер нь бол амьдралаас бидэнд ч одоо маш олон зохиол дэрнэ штэ. Маш олон зохиол дэрнэ. Баруун солгоогүйнүүд нь санхүүгийн, хадмын, хүүхдийн гэл зүгээр гэр бүлийн амьдрал чи зүгээр овоолно штэ тий. За тэгтэл тэр болгоныг даваад гарах, тэр болгоныг туулаад гарах тийм чадамжийг л одоо нөгөө нэг энэ сэтгэл гэдэг эрхтэндээ хоримтлуулна гэдэг чинь өөрөө чухал. Сэтгэл гэдэг эрхтэн чинь өөрөө юу штэ? Хоосон чанар. Нүдэнд харагдаж гарт баригдахгүй. Тэгсэн мөртлөө байгаа л гэсэн мөртлөөсөө хүний амьдралын өдөр тутмын үйл явц, зан чанар, хандлага харилцаа тухайн үеийн нөхцөл байдлуудад дандаа нөлөөлж идэг хамгийн гол хүчин зүйл нөх. За тэгтэл нөгөө нэг одоо орчин үед яриад байгаа штэ. Нөгөө нэг IQ буюу зүрх сэтгэлийн чадамж султаа байгаад байна. Энэ нь өөрөө эргээд асуудлыг давж чадахгүй нэг жоохон хүндхэн цохилт ирчингүүт ингээд нурж унаад за тэгээд нөгөө буруу арга замаар асуудлаа шийдэх, буруу арга зам руу явах гэдэг юмнууд үүсгээд. Тэгэхээр яг л нөгөө түрүүний хэлдэгчлэн ирж байгаа цохилт бүрийг даана гэдэг чинь л өөрөө эр хүний хамгийн том одоо чадамж юм уу та тийм. За уучлаарай. Яг энэ үед нэг хамтран ажиллаж ярьчвал их яг онох гээд байна. За ярьцаачлаа шүү. За. Тэгээ эр хүн гэдээ ярьсан. Тэгээ манайтай хамтран ажиллаж байгаа энэ Saba брендийн Saba Trade тийм Saba Trade-ийн одоо Potenzen Superior гэдэг энэ нэг бэлтгэл байгаа. Ингээд нэг харуулчих. Тийм. За ингээд энэ бол стресс сэтгцийн туйлдлаас сэргийлдэг, бие сулдах ядрахаас одоо бас аварна. За бэлгийн дур хүсэл буурах одоо ийм эмгэг гэх юм уу та тийм эмгэгээс сэргийлнэ. Цайртай цагаан орхоодойтой эл аргинин гээд уншвал их юм байх шүү байна тий. Уншчих юм. Тий. Тэгээд ер нь одоо эрэгтэй хүн тэр тусмаа энийг уух юм бол эрч хүч хүсэл төсвөрийг одоо ингэж цогцлоох нэ. За ингээд Potenzen Superior бүгдээрэнд нь бол сайхан ингээд гарын бэлэг болгож гарахт нь өгнө гэж. Арай тиссэнгүй ингээд дундуур нь орчлоо тий. Гэхдээ нэг бэлэг гэдэг ингээд сая ирчүүдийн юу гэсэн чинь бодохоор ингээд эрэгтэй хүмүүс ингээд бодохоор эмэгтэй хүнийг бодвол ингээд өөрт тулгарч байгаа асуудлаа хүүхнүүд бол яа гэм бэ хай вайн уугаад ч юм ингээд найзуудаараа уугаад сууж мууж захта бүх юм ярьдаг бол ирчүүд маань ерөөсөө тэгдэг юм байлээ тэгэл ингээд дотроо шаналал би одоо ерөөсөө дуурах болохгүй шүү гэдэг нэг тийм зүйл аваад байдаг. Тэр дундаа одоо тэн баруун тэр цаад болон сууж байгаа тэр цав цагаан хувцастай нэг ахыг би бүр ингээд онцолж хэлмээр байна. За тийм. Шиг цагаан. Манай Оцрын хувьд бол мэдээж яг Монголдоо бас үндэсний үйлдвэрлэгчээр нэлээдгүй олон жилиг бол илээсэн. Бас л яг нөгөө нокаутанд орж бол үдсэн, тэрийг давж гарсан. Тэгээ сүүлийн үед бас манай ирчүүдэд зориулаад бүтээгдэхүүнийг оруулж ирж байгаа. Тэгээ энэнийхэн төлөө бас их удаан ажилласан юм шиг байгаа маа. Санчигны маань ус хагаан болтлоо л ажиллаа даа л гэл тодтогод хэлээд байлээ. За таны бас сүүлийн үеийн бас гоё сэн сайхан
эрчүүдтэй холбоотойс юу хийж байна вэ гэж. За би бол одоо спортын хүн биш. Би бол бизнесмен одоо Эконогоо оромол компани үүсгэн байгуулагдаад 15 жил болж байна. Одоо энэ жилд 15 жилийнхаа ой дээр манайхаа Гранд Эконогоо оромол гэдэг охин компани нээж байгаа. Тэгээд хэрэглэгч нартаа Монгол залуучуудаа одоо судалж яаж нэг юм бүтээгдэхүүн оруулж ирсэн. Тийм манай Эконогоо оромол компани маань бол үндэсний үйлдвэрлэгч шүү дээ. Улаанбуудаан соёолч хэрэг хүмүүс бүгд мэдж байгаа бах. Улаанбуудаан соёолчийг одоо яг эцсийн бүтээгдэхүүнийг гаргадаг байсан. Энэ чинь өөрөөсөө хүлэмжийн системээр тарьж ургуулаад хүний эрүүл мэндийн ийм бүтээгдэхүүн багхгүй. Тэгэхээр бол сүүлийн үед бол энэ эрчүүдийн копи гэдэг энэ копиг одоо нэлээд судалгаа хийж энийг одоо одоо эрчүүдийн хаан копи л гэсэн үг л дээ. Эрчүүд байгаа юу? Зөвхөн эрчүүд уух юм байна те. Зөвхөн эрчүүд. Эрчүүдийнх юм байна. Эрчүүдийнх тийм. Гэхдээ та нар ч өдөр болоод кофе уудаг байсан. Кофе уусан юм шиг байдаг юм байна. Яг ингэ дээрээ. Тэгээ хүүхнүүдэд бол маш их эмэгтэйчүүд бол маш их бүтээгдэхүүнүүд байдаг те. Эмэгтэйчүүд Нэг удаа өмччих. тэгэл эрчүүдийн баяр хүртэл байхгүй шүү дээ баяр. Тий, ер нь бол тийм үстэй. Тэгэхээр бол эрчүүд манай компани зорилго бол тий эко юмыг хүмүүс төргийа гэж байгаа тий. Ерөөсөө эко. Тэгэхээр манай компани маань 15 жилийн хугацаанд бол маш олон одоо өвчний эсрэг одоо тэмцэж ирсэн байна. Энэ ямар өвчин гэхээр ерөөсөө хүний хамгийн одоо дийлдэхгүй байгаа дэлхийн нийтээр дийлдэхгүй байгаа хор тавдар гэдэг өвчнийг бол Эконогоо урамл компани бол компани бүтээгдэхүүнээр энийг бол маш олон хүнийг идгэсэн байна. Тэгэхээр бол идэж хэрэглэх юмдаа хүмүүс маш их анхаарал тавьдаг болчихжээ. Дээрээс нь анхаарал тавихаас гадна ямар юм тэр нь эко юу үгүй юу гэдгийг хүмүүс судалдаг болсон байна. Мэдээж тэр чинь одоо амар болчихлоо шүү дээ. Тийм болохоор биднээс энийг бол энэ копиг бол яг эко юм яг байгалийн гаралтай эко зүйлийг биднээс бол хийх ёстой байна. Энийг бол оруулж ирчих. Тэгээ одоо энд байгаа залуучууд тэгвэл ууж үзээд одоо өнөө өрөө очиод хэр тий залуучуудаа би бас амшуулъя гэж бодоод Өөрөө очиод энд үзүүл яасан юм. Гэхдээ мундаг байна шүү дээ. Эрчүүдийн юм яагаад би нэг Тэр ингүүл яг одоо энэ чинь одоо би вэ гэж бодъё шүү дээ. Одоо тийм би эндээс нь гаднаас нь хаар яг эрчүүд гэж мэдгүй ингээ андуураад уучиж яах вэ? хүү эмэгтэй хүн аваач. энэ чинь нөгөө арай өөр байдлаар ойлгох шиг байна энэ хүү. Үгүй. Мөн үү зүг үү? Тэгээ эрчүүд эрэгтэй эмэгтэй хоёр гэдэг чинь шал өөр хоёр юм. Энэ чинь гормоны асуудал нь шал. Наач үндсэндээ бас гормоны юм явж байгаа шүү дээ. Тестостероныг эрэгтэй тестостероныг дэмжих үйлчлэгээ. Одоо төрөө булчирхаа. Тийм бөөрийн үйл ажиллагааг дэмжинэ. Ер нь яг нь бол дархлааг дэмжинэ л дээ. Дархлааг нь маш сайн дэмжинэ гэсэн үг. Энэ одоо энэ яриаг ингээд нааша ингээд хариулаа явах юм бол спортынхны үед бол яг энгийн одоо эрэгтэй хүмүүсийг бодвол те зүгээр одоо ийм байнгын ажил хийдэг офис ажилтай хүмүүсийг бодвол спортынхны хувьд бол хөгшрөлт тэгээд яг нөгөө чухал гормоны хувьд гэх юм бол хөгшрөлт нь айгу удаан явагддаг гэд тэгдэм билээ. Тэр талаас Тэгээ ер нь ингээд бас харагддаг шүү дээ. Хөлсөө гаргаад тийм стресс. Ер нь хөдөлгөөн чухал байхгүй. Хүн залуу байх, эрүүл байна гэдэг чинь хөдөлгөөн маш их чухал. Тэгэхээр хүн хөдөлгөнгөт бодис солилцоо маш сайн явагдана тийм үү? Тэгвэл хөдөлж муу хөлсөө гаргаснараа хүн чинь бас эрүүлж байгаа. Спорт гэдэг чинь хүн болгон спортоор хичээлэх ёстой гэж ерөөс хар багаас нь ингээд идэг чинь эрүүл сарвал одоо шинийг харалт ийм гоё залуу. тийм сайхан залуу болсон Тэр шүү дээ. энэ багийн бол жишээлбэл бас нэг тийм залуу хүн бол биш шүү дээ. Гэхдээ гоё залуу харагдаж байгаа шүү дээ. Юу гэж байсан? Яаж байгаа ингээд. Тэгээд яг хоо спортоос гадна урлаг бол их залуухан харагддаг. Гэхдээ ер нь хүнийг залуу байлгадаг л да. Сэтгэлгээний хувьд ч гэсэн тархины хүчний хувьд ч гэсэн сэтгэл зүйн хувьд ч гэсэн урлаг бол бас их гоё юм болдог. Багтай би нэг 20 жилийн өмнө танилцчихсан яг л ийм л залуу байсан. Одоо ч гэсэн ийм ивэрээ яг энэ студид дээр шууд нэвтрүүлэлт орж ирсэн. Энэ одоо ингээл дахиад сууж л байна. За юу байна? Шинэ уран бүтээл гарсан байна тий. Шинэ уран бүтээл гарлаа. Сая өнгөрсөн жил манай хамтлагийн уул нь 22 жил болсон. За. Тэгээ яг хуу тэгшилчий гээд 20 жилээ өгөөд Одлон жил 20 жилээ байгаа хэлээ. Тэгээд хамтлагийн гишүүд маань бас өөрсдийн гэсэн амьдралтай гэх юм уу, өөрсдийн гэсэн уран бүтээлүүд бас хийгээд эхэлсэн явж байна. Тэгээд би ч бас яаж зүгээр ах вэ? Манай Сүхэ маань нэг CD гаргасан байна. Би бас манай Баясууганд 2 CD гаргасан байна шүү дээ. Тэгээ энэ жил бас нэг ганц нэг юм үз тарах гад. Ер нь ингээд дуунуудаа хураагаад гэсэн чинь нэг CD болох шимжтэй. Нэгэн удаан уруулынхаа мартагдчих ямтыг надтай
нэг биш удаа өгснийг чинь хизээж мартахгүй нэг л мэдхий зүрх замаар салан отхыг мэдсээр байж нисэх мэд хүүхэд шиг баясаж явсныг чинь мартахгүй. Би өөрөө бас яг нийгмийн салбарт ажиллаж байгаа хүн учраас тэр болгон одоо урлагийн салбар руу бас анхаарал тавьж чадахгүй байсаар агаад нэг талаар их залахгүй байсан байна. Тэгээ одоо нэг ингээд явж байна да төрвөл. Сониноос дурдах юм бол яг Монголд нэг юм дэлхийн супер одуудтай хамтарч уран бүтээл хийсэн хэдхэн хүн байгаа л да. Одоо жишээлбэл алсуутай зүгээр яг алсууг ирэхэд дуулах ч юм уу, Киркоровыг ирэхэд дуулах ч юм уу гэдгээ те. За сүүлд бол East 17 гэдэг дэлхийн супер хамтыг ирэхэд Lumino хамт дуулсан гэдэг ингээд нэг хэдхэн тооны хүн байдیں۔ Тэр дундаа манай багийн бол одоо Нанаг яг өөрөө бичлэн продюсерж авчираад Монгол түмний хүртэл болгож исэн. Дэлхийн хэмжээний хүнтэй ингээд хамт цуг нэг тайзан дээр гарах зүгээр дуулах харьцах ер нь төвхтэй байдаг юм уу, амархан гайгүй байна уу, зүгээр дурсамжаасаа уулзчих. Бас их гайхалтай байсан. Ер нь бол 1990 оноос хойш Монгол шилжилтийн үе рүү ороод хөнгөн хөгжим буюу эстрад урлаг, шоу бизнесийг нэлээд сонирхож оруулж ирсэн шүү дээ. Хамгийн анхны одоо шоу бизнесийн загалмаас эцэггүй жаргал сайхан ах маань байна. Филипп Киркоровыг анх оруулж ирээд Жон. Тэгээд түүний дараа одоо халтар царайт марайт гэл ингээл явж гисэн те. Тэгээд үүний бас ингээд түүчээл дараалал болоод Нана Абракомовичиг бас 2013 оноос авчирч ирсэн. Би өөрөө тухайн үед бас Австри Монголын залуучуудын холбооны ерөнхийлөгч байхдаа Австрид сурж байхдаа тэр одоо дуучинтай холбогдоод бараг жил гаруй хугацаанд арайс нэгэн коннекшнийгээд авчирсан байдгийг. Бас их төвхтэй юм тий. Тэгээд тухайн үедээ бас одоо энэ залуучуудын маань сонсох туртай Жонон гэдэг нэг хамтлаг байдаг шүү дээ үзснэ. Жонон хамтлагаараа бас Too Much Heaven гэдэг дууных наранжрокын жоохон өөрчлөлт. Гэхдээ мань хүнд бид нар хэлээгүй байсан. Тэгээд тэр хүн бас одоо юу гэх юм бизнес учраас нэг талаараа мөнгө шаардах, нөгөө талаараа бас нэг Азийн нэг нөхөртөө дуулаач уу гүүрч үү гэсэн бас айц байсан. Тэгээд тухайн өдрөө бараг л одоо юу гэх юм монголоор ингээд хүчинтсэн гэх юм уу. Цуг дуулнаа. Цуг дуулнаа л гэсэн. Манай нөх амир ингэж гайхснаа. Яг тоглолт болохоос нэг цагийн өмнө сонсоё гэсэн. Стебитер нэг програм байсан ч окей давай. Энд чинь гоё байна шүү дээ. Тэгээд их л сонирн байдаг юм байлээ. Эстрад урлагийн тухай номыг жаргал сайхан ах бас бичээд ах шиг байлээ. Тий. Чингис хаан хамтлагийн. Тэгээ энэ дээр одоо нэмээд нэг бас нэг хуудас нээж байна. Монголын одоо энэ рок поп гэх юм уу хөнгөн хөгжмийн урлаг гэвэл илүү зохимжтой. Орчин үеийн урлагт бас цөөхөн хүмүүсийн нэг нь болоо явж байгаад их баяртай байна. Аривна гिच маань бас нэг тухайн үед нэг дэлхийн хоттой яг бичлж дуулж исэн. Тэр нь 2 3 л байна дөө. Тийм цөөхөн. Гэхдээ одоо бол юм бол хавтгай болчихлоо шүү дээ. Сая ингээд нөгөө ковид үеэр бол жишээ нөгөө онлайнаар бас их хамтарч дууллаа шүү дээ. Би шинээс таны бас одоо бичлэгийг үзэхээр айгүй жоохон хүүхдүүдтэй ингээд одоо тэднэрт гардан байлтаа ч гэдэм юм зааж өгöd байгаа. Эцэг эхчүүд тэгээд танд яаж итгэж өгöd байна? Нэгнийг эвүүхэн цохиул одоо янз бүр хөвчтэй гэх тийм. Тий. Тэгээд би нөө манайх чинь одоо амралт өдрөө ингэж байдгийг бага насны хүүхдүүд. Тэгээ хууч өнгөрсөн он бол одоо 8-аас 13 настай хүүхдүүдийг аваад ингээд дэлхийн сургууль хийлдэг байлаа. Тэнгүүд энэ дээрээс надаас нэг зүйл ажиглагдсан ингээд 13 4 настай хүүхдүүд ирэхээр
Ер нь ингээд нөгөө амьдралын хвшил нь одоо бидрийг бодвол өөр болчиход байгаа байхгүй юу? Тий, ингээд хөдөлгөөний дутагдал ч юм уу гадаагаараа тоглохгүй тий ингээд нэг газар орон чи харах ч юм уу тий. Нэг дотор энерги шатаах болохгүй. Түүнээсээ гадна нэмэлтээр нөгөө нэг бас энэ дэлгэц утас гэдэг зүйл амьдрал дээр ингээд бүр амьдралын хвшил баг ингээд хэрэглээ болоод ороод ирсэн болохоор нөгөө нэг хүүхдүүд чинь яг тэрлүүгөө илүү анхаарал ирэхээр энэ дэлхийн одоо хөдөлгөөний сулраад байнуудаа л гэж ярьж байгаа. Тэгвэл орж иж байгаа хүүхдүүд одоо ингээд бид ингээд сошиалч гэсэн нөгөө цэргийн албаны ингээд татаад хангууд 0 руугаа орж чадахгүй байна тий хүүхдүүд айгаад байна. Тэр нөгөө нэг явган суугаад 0 дотор хүндэрч чадахгүй нэгд чинь яг бидний амьдрал дээр байгаа асуудал байхгүй. Энийг бид нар одоо үнэхээр одоо яг хүлээж авахаас орохгүй. Тэгвэл яг түүнтэй адилхан тэр 15 6 настай хүүхдүүд ч юм уу 13 4 настай тэгээд явган суухгүй явган сууж чадахгүй байхгүй. Явган сууж чадахгүй байгаа шүү дээ. Тэгээд би нэг өмнө хэлж л байсан юм. Тэгэнгүүт энэ ингэх юм байна. За одоо ингээд тэр хүүхдүүд ингээд хоцроод байгаа юм байна би. Тэгээд хоцроод байгаа хүүхдүүд арай жоохон наахаа авъя гэдэг нэг 5 наснаас наангуу 5 настай ч юм уу 6 7 10 настай хүүхдүүд амар хөөрхөн. Гой ингээд биеийн уян явган асуудалгүй сууч юм хүлээ авах чадвар нэг юм адангууд яг илүү бага наснаас нь авдаг нь бас эртлээд нөө өндөрлөлт нь бас нөгөө хөдөлгөөний дутагдлаас нь сэргийлэх тийм ээ. Ингээд нэг зөв амьдралын өвс рүү чиглүүлэх спортод орлуулах. Тэгээ ингээд ийм хүү одоо арга барилтай хүүхдүүдийг ажиж эхэлж байгаа байхгүй нэг орд гараа дээр авахгүй зохиолж байгаа юм. Орд гараа. Дээр. Аашаа. Хат. Yeah! Bam bam мэт. Yeah! Нэгдүгээр спорт гэдэг зүйл бол одоо үндсэн суурьнд хөлийн ажиллагаа. Яг хөлийг ингээд баруун зүүн эргэж барих, баруун хөлөө татах, зүүн хөлөө татах. Ингээнээр баруун хөл чинь аль гэвэл баруун гараа ч юм уу гэл ингээд эндээс л бүх зүйл хийж байгаа. Тэр бэлгэлцэлээр одоо ямарваа нэг чи би нэг одоо бэлийн хүмүүсээ контактлаач юм. Тийм зүйл бол байхгүй. Тэгээд ерөнхийдөө л нэг тоглоомын аргаар л явдаг. Тоглоомын аргаар. Тэгэл аав ээж нартайгаа ингээд харилцаал за хүүхдүүд нь ийхүү байна, илүү их ойрхон тийм ээ ингэж байгаа юу гэж байгаа ч ингээд болохоор эцэгчүүд мөн их дуртай байдаг. Ер нь тэгээд сурах нь бол яг нэг тэгж сурж болж байгаа. Гэхдээ хүмүүсийн дунд нэг ийм ойлголт байдаг шүү дээ. Бокс бол эрсдэлтэй спортоо байдаг тий. Тэгээд тийм нөгөө эцэг эхчүүд бокст явна гэхээр тэгэл зодолтой зохилжоод хааргал нүүр амаа гацсан болоод тий. Тархитлагаа чи хөдөлдөг юм уу тэгдэг юм гэдэг юм уу гэд. Намайг бол одоо бас тулааны урлагаар хичээлж байх үед бол гэхэд эсэргүүцэлтэй тулгардаг байсан. Тэгээд энийг одоо жишээлбэл яаж няцаах вэ? Нэг зүйл харч. Би бэлэг аваад ирсэн. Энэ бэлэг хэдлээ үзье те. Үзчих. Ингээ гараа хийгээд атгаад үзтээ те. Гоё чимээ шүү энэ чимээ. Би ч бас 1 жил гараа 2 жил боксер хичээснээр бас гоё шүү гоё. Одоо захиад үзье. Энэ арай хоёр бүсгүй бие нэг энэ ганц яах. Тэгвэл энэ авчих уу? аа Энийг тэгээд хайлт Энийг рүү аваад ирдэг нь одоо эцэгчүүдрүүдэл ер нь бол ингээ харуулаад ирдэг. Ингээд гар өөрөө ороод ингээд цаанаас ингээд бүтэн бос биш байгаад ингээд харин тийм байна. хагас Хагас юм байлээ. За одоо ингээ атгачих те. За. Энийг яг бүтэн болж. Гэхдээ ингээд бүтэн атгаад одоо ингээд бид ингээ хоорондоо нэг ажиллах. баруул бөмбөг шиг л болчихсон. Ань тийм байна шүү те. Тэр нөгөө нэг энэ зэргийн бэлигээр тэгээ дээрэс нөгөө нэг энийг өмсөөд те. Манай бүр барид үсчихгүй те. Энийг Яг үндсэн хамгаалтынхаа Тэгээд энэ хадаа гарын нөгөө урууны ясын. энэгээр бас хүнийг одоо гимч бэртэл нь зохино гүйлээс хэцүү байгаа. харин Тэ тийм. өөрөө зөөлөвчтэй юм шүү дээ. Энэ яг одоо 2014 оны Азийн хүүхд гэх юм уу? Бараг ойх. хэлсэн байгаа байхгүй. Өчигний Азийн Энэ тийм байна үзэгчтэй. Одоо яг нөгөө бид нар ингээ үзэн мэдрээд байгаа. Яг нөгөө том хүмүүсийн насан туршидтэй өмсдөг бэлий чинь бүр ингээ бүтэн хат. Ингээ атахад бүр арай өөр өдөг байхгүй яг атгалтаар ингээ. яг нөгөө нэг мэрэгжлийн бэлий байхгүй юу? Тэр чинь мэрэгжлийн бэлий шүү. Харин Чи бол сонирхолтой ингээд Айж авах зохиорой. Маяг нэгэ зохино шүү дээ. Энэ яг За ер нь яг дунд зэрэг зохтоо. би байдаг чангараа зохиотой л та. Диш гэсэн чи унчил яана. Ер нь яг аюул бол Тийм би байна. өөрөө өнцгөөс эртэл бол бага. Тэгээд нөгөө олимпийн наадамд оролцож байгаа төрлийн спорт маань өөрөө мэдээж нэг номерт эрүүл мэндийн болохоор олимпийн наадамд орж байгаа гэдэг нь эртэл бага л гэж бидэд ойлгочих хэрэгтэй тийм. Тийм ээ. Ер нь контакттай тулааны спорт тийм. Контакттай гэсэн тийм. Тэгээд спорт маань өөр одоо түрүү нөгөө амар санаагийн хилдгээр нөгөө гэж байгаа байхгүй юу? Ингээд одоо над дээр л тохиолж байгаа зүйлүүд байгаа байхгүй юу? Одоо ингээд асуудлаас цухтаад байгаа хүмүүсүүд бас байна. Асуудлаас асуудалтайгаа нүүр тулж чадахгүй байгаа. Нүүр тулж чадахгүй байгаа юм бол нөгөө нэг л ингээд ямар ч цаашаа яваад хариуцлагаас цухтаал тий ингээд хариуцлага үүрч чадахгүй. Тэгтэл асуудалтайгаа нүүр тулна гэдэг чинь өөрөө нэг хэсэг нэг буюу одоо энэ спорт маань өгөөд байгаа байхгүй юу? Контакттай төрлийн спорт ямар спорт вэ? Одоо боксч байна. Тэгээд
жудо ч юм уу тийм ингээд таквондо ч юм уу бүгдээр ингээд бокс спорт ер нь бэртэл гэмтэл ер нь бараг байхгүй шүү дээ. Яг тэгэхээр би манай хүү чинь өөрөө 7 настайгаас боксер хичээлсэн. Монгол улсын 2 3 удаагийн авраг болсон. Тэгээ одоо 25 настай залуу байна шүү дээ. За. Тэгэхээр би бол энэ бокс спортыг маш сайн мэднэ. Тийм ер нь. Одоо энэ Берлиний одоо энэ хагас хатгалт байна шүү дээ. Энэ чинь энэ шилэм дээр ирээд хэдий хүчтэй зогсон чинь цогцлтын хүчийг маш их бууруулж байгаа. Тэгээд эн чинь өөрөө дархны энэ дөргөлттэй. Яг л хамгаалалт. Тэр бүх юмнаас ингээ хамгаалж байгаа байхгүй. Одоо нахыг чи мэднэ л тий. Хүүхэд нь бол өсвөрөөсөн болсон тий. За та чи ер нь бид тэр чинь бас юм. Тий. Тэгээд тийм болохоор дээрээс нь нэг тийм. Хоёрдугаар хүүхдэд ерөөсөө энэ эх оронч үзэл бодол одоо энэ эх оронч сэтгэлийг маш сайн суулгаж өгдөг. Яг тэр бокс спорт хүүхдэд тэр хүмүүжүүлнэ гэдэг гайхамшиг шүү дээ. Үнэхээр амар хүмүүжүүлдэг байхгүй. Өглөө болгон төрийн дуулаад дуулна. Бэлтгэл эхлэхээс өмнө. Зааландаа орохдоо ёслно. Гарахтаа ёслно, орж ирээ багштайгаа ёслно. Нэг нэгнтэй нэгнийгээ хүндлэх тийм үү. Зогтоо хүртэл хамаагүй бэлтгэл хийж чадаж байгаа хгүй. Одоо хайрлах тэр одоо сэтгэл зүг суулгаж штэ. Дээрээс нь ялагдал түрүүн шинээстэй ялагдал хоёрыг тэмцээ өсрийн хүүхдүүд амар хөргөж танаа тэмцээ очиж үзээрэй. Нүдэлтэл нэг нь хөрх юм мэдээж ялж таар нэг нь ялагдчихлаа. Ялагдсан хүүхд нь үйлэл бүрээстэй. Ихэр татаад өвөл нь штэ. Тэгэл дараагийн удаа хунаал гэж байгаа. Эн чинь нөгөө нэг одоо энэ амьдрал дээр одоо хөл алдах тийм үү одоо энэ шантраг одоо бизнесийн салбарч одоо шатах гэж ярьж байна. Бүх юм дээр үүс энийг чинь хүний сэтгэл зүг асар өндөрөөр бэлтжиж байгаа хөөе. Ер нь бол бүх спорт тийм. Гэр бүл судлаач хүнтэй ярилцж байгаа юм чи шууд асуугаал явчих гэж бодож байна. Яг гоо ер нь бол хүний амьдрал зөндөө л олон юм тохиолдно. Хүн амьдралынхаа нэг юм хоёр сонголтыг зөв хийх юм бол саятайхан тийм нэг нь бол мэдээж гэр бүлээ тэгээ гэр бүлийнхээ хүнийг зөв сонгуул гэдэг. Тэгээд ер нь энэ төгс сос гэж байдгүй. Тэгээ хоёулаа ингээд төгс харилцаатай эсвэл зүгээр энэ кинон дээр гардаг юм уу бидний ингээд төсөөлдөг романтизм юм уу ер нь төгс сос гэж хүний түүхэнд байсан уу? Байгаа юу? Байх болоо. Ийм байгаа байхгүй юу? Хов хүн өөрөө гэр бүлдээ өвдөгч хүмүүжсэн. За нөгөө нэг дадал хвшлийн хувьд зөв, зан чанарын хувьд зөв, сэтгэл зүйн хувьд зөв, эсрэг хүсний хүнээ хүнлэх үнэлэмжийн хувьд зөв. Яг хоёр ийм хүн одоо босч ирээд сонирхол бүх юмараа нэгдээд ингэ явсан үед бол яг таны яриад байгаачлан нөгөө нэг харилцаанд үүсдэг зөрчлүүдийг зөв арга замаар шийдээд хоорондоо ойлголцоод хэрүүл гарсан ч тэрний ардталт эвтэхнэр гарч чаддаг ийм харилцааг үүсгэх боломжтой. За, ер нь бол орчин үеийн гэр бүлүүдийн амьдралд нөгөө төгс байдлыг бий болгох гал, бусдыг даган дуурайх гал, ингээл сайхан байх гал хичээгээд байгаа шүү дээ. Бүхэл хүн хичээж байгаа. А гэхдээ хичээгээд асуудлаа давж чадахгүй, хичээгээд энэний ард гарч чадахгүй байгаагийн хамгийн гол шалтгаан нь юу вэ гэхээр нөгөө нэг хүнийгээ өөрчлөх гэж үздэг. Яг байгаагаар нь хүлээн авч чаддаггүй. За нөгөө нэг аав шигэ болгох гэдэг, ээж шигэ болох гэдэг, их шигэ болгох гэдэг тийм. Энэ хандлага чинь өөрөө эргээд нөгөө төдийгөөс өдөө хүртэл өөрийгөө бүтээгээд ирсэн. За мэдээж хичээгээд өөрчилж чадах гэж зүйлүүд гэж нөгөө хүнд байгаа. А гэвч хичээгээд ч өөрчилж чадахгүй зүйлүүд гэж байгаа шүү дээ. Жаргалтай байдлыг бий болгоход одоо нуралтыг үүсгдэг үндсэн 3 шат байгаа юм л да. 3 шат. За энэний нэгдэх нь гомдлох. Үргэлж гомдолдог. Чи дигсэнгүй, ингэсэнгүй гэл ингээл дандаа гомдлолоо л байдаг. Чи надад тэгэж хэллээ. Чи надад ингэж хандлаа гэл тэ. Энэ гомдолдог байдал чинь нөгөө нуралтуудыг үүсгэдэг. За үргэлжлүүлээд яадаг вэ гэдгээр нөгөө шүүмжилдэг. Чи яах гэж энийг ингэж хийсэн? Чи ингэж хийхгүй яасан? Чиний энэ ч л болохгүй байгаа шүү дээ. Чи энийгээ л засчуд болно. Ингээл яваад байдаг. Ядаргаатай нас. За 3 дахь шат нь юу вэ гэхээр өөрийгөө хамгаалах. Нөгөө би төвд үзэл. Хин яг ийм гомдол гэдэг шүүмжлэл гэдэг энэ хоёр замаар ингээ яваад хэрчэнгүүд хин өөрийгөө хамгаалаад эхэлчихэж байгаа байхгүй. Тэгэж тавьсан юм тий. Юу яриад байгаа юм бэ? Чи тгээггүй байсан бол би юу гэж ингэж ийм бэ? Нөгөө нэг үт хорхой хүртэл биед нь хүрэхээр аргундаг гэдэгчлэн өөрийгөө хамгаалаад эхэлж байгаа байхгүй. За ингээд удаа харилцаатай. Одоо нөгөө гэрэлсэн усыг салж байгаа усуудыг амьдрсан жилээр ингээ харах юм бол 10 жил болоод салж байгаа тохиолдол дээлх хувь эзэлж байгаа. Энэ юу болж юуг илтгэж байгаа вэ гэхээр 10 жил яг ийм тулааны өрнүүлсэн амьдрал дээр. За ингээд 10 жил ингээд яваад эхэлчингүүт нөгөө нэг хоёр хүний дунд анх би биедээс тэ учиргүй сайхан
чи бол миний нарсаар од гээгээ амьсгалах гусаагаар чамаас хөөрхөн хүн байхгүй гэж танилж исэн хоёр чинь 10 жилийн дараа ийм харилцаагаар явчихгууд дунд нь ингээд чулуун өргөчөж байгаа байхгүй. Үл ойлголцлын чулуун өргөчөж байгаа. За эцэст нь энэнд юу ч хэлээд нэмэргүй дээ. За энэнтэй юу ярьдیں۔ гэдэг байдлаар ингээд нөгөө нэг төгс бус харилцаа үүсэж эхэлж байна. Тэгэхээр хамгийн гол одоо харилцаагаа сайхан болгох зүйл нэгдүгээр байгаагаар нь хүлээн зөвшөөрөөд урамшуулж дэмжих. Түрүүний нөгөө хэлсэн нөгөө гараа өргөх тий. Миний хань хичээж шүү, амьдралынхаа төлөө хичээж шүү гэж хийндээ урамшуулал дэмжлэгийг өгөх. За шүүмжилж мохоохоос илүүгээр дэмжих. За би энийг чинь ингэж үгүй, энийг чинь ингэж хийгээд үгүй. Би бинийг урамшуулж дэмжинэ гэдэг чинь өөрөө чухал. За хамгийн сүүлд нь нөгөө нэг би гэж арьсан хамгаалах биш. Бид яавал нэгдэж энэ гэр бүл гэдэг амьдралынхаа чухал төвийг хамтдаа барих юм бэ? Энэ гэр бүл гэдэг бид гэдэг нэгдмэл төвийг барихын тулд би яавал болох юм? Чи яавал болох юм? Яавал бит хоёр хоршоод нөгөө нэг хин энийхээ үсдэг сэтгэл ханамжтай аз жаргалтай гэр бүлийг үүсгэх юм гэдэг энэ нөхцөл байдлыг бий болгож чадсан үед аливаа асуудлын ард ярилцж чаддаг, ойлголцож чаддаг, эерэг уур амьсгалтай нөгөө нэг ийм харилцаа үүсэж байгаа байхгүй. Гэр бүл болж байгаа ч юм уу нэг бол одоо амьдраад удацсан осол ер нь заавал сэтгэл зүйс дээр очих ёстой юу? Юм та юу тэрэн дээр жоо асуудал үүсээгүй байсан ч ер нь заавал ер нь очиж үг сонсох ёстой, яах ёстой. За ер нь бол нөгөө нэг бид нар чинь юу штэ ам цанхаар усуудаг тий. За гизүүлсгэр ядгүй хоол иддэг. За нүд өвдөхөр ядгүй нүдний эмчтэр очдог. Нүд өвдөхөр нүдний эмчтэр, шүд өвдөхөр шүдний эмчтэр. За бидний сэтгэл санаа болохгүй байвал яах вэ? Яг үүнтэй адилхан мэрэгжлийн хүн дээр авчиж үйлчлэгээ аавна гэдэг чинь өөрөө чухал байхгүй. За Монгол улсад бол одоо гэр бүл судлалын шинжлэх ухаан, сэтгэл судлалын шинжлэх ухаан 2004-5 оноос л эрчимтэй хөгжиж эхэлсэн. Нийгэмд үйлчлэгээ үзүүлэх суурин дэвсгдсэн байхгүй. За гэтэл одоо хүмүүсийн хувьд яг хөө харьцангуй гайгүй болчиход байгаа. Намайг бол анх одоо 2012 онд яг энүүгээр би гэр бүл судлаачаар сурнаа гэж шийдээл найс нөхдөд хэлээл ингэж яхад гүй чи одоо юу яриад солиороод байгаа юм би. Гэр бүл судлаач чи балаарж яхаа орон чи зүгээр сэтгүүлчээ хөө гэжсэн найс нөхөд сэтгүүлчээрээ чи ингээд цаашаа яваа гэжсэн олон шүү дээ. Тэгээд би ч нөгөө 2010 оноос 2023 он хүртэл гэр бүлийн радиод ажилласан. Гэр бүлийн радиод ажиллахдаа ерөнхийдөө 6000 гаруй гэр бүлийн чиглэлээр нэвтрүүлгүүд бэлтгэн үргэсэн 13 жилийн хугацаанд. Ер нь бол энэ талаараа их зохилдог, дуртай учраас яг энүүгээр явж байгаа байхгүй. Анх хүмүүс яг тэгж ойлгодог байсан. За одоо бол нөгөө нэг харилцааныхаа асуудал зөрчлийг ойлголцохгүй би чи дээрээ танахан манахан дээрээ тулаад яг нөгөө зөрчлөө шийдэж чадахгүй хүмүүсийн хувьд за чухал юм байна шүү. Үнэхээр нөгөө нэг түрүүний нөгөө хэлсэнчлэн ханаа судлана гэдэг, ханаа тантайгаа зөв хандлана гэдэг, зөв харилцаа үүсгэнэ гэдэг чухал юм байна. Бид хоёр одоо болохоо байцсан юм байна. Ер нь мэрэгжлийн хүнд хандхан дээр юм байна гэдэг энэ хандлага бол одоо гайг болж байгаа. Тэгэхээр ер нь нөгөө хүний амьдралд чинь маш олон гинтийн үйл явдал тохиодог шүү дээ. Өхөл хагцал, өвчин зовлон, за тэгэл ажилгүйдэл, за тэгэл сэтгэл санааны байдал тогтворгүй болох маш олон тохиолдол байна. Энэ бүхэнд нөгөө нэг түрүүн хэлсэн шүү дээ. Маш олон зохилтууд ар араасаа орж ирэхэд тэрнийг даагаад гарах чадамжийг өөртөө суулгахын тулд бид нар ч одоо энэ чиглэлийн хичээлүүдийг ерөнхий боловсролын сургууль заадаггүй, их сургуулиудад заадаггүй. Энэ талын мэдлэг боловсролгүй учраас яхаарахгүй мэрэгжлийн үн тандаад энийг би яавал зүү арга замаар давах вэ гэдэг замыг өөрөө олж авах нь чухал байхгүй. Эмэгтэйчүүд бол найзуудтайгаа яриад ингээд сайхан ард нь гарчдаг. Гэтэл эрчүүдийн хувьд ингэж чадахгүй дотгошоод байдаг. Магадгүй одоо асуудал үүсгээр хин нэг найзаагаа дуудаад арх ууж гадагшлуулдаг нөгөө буруу арга замаар тайлдаг гэдгээс авахлал юмнууд байдаг. Тэгэхээр болж өгвөл мэрэгжлийн хүнд хандаад асуудал зөрчлөө шийднэ гэдэг чинь өөрөө хамгийн зөв сонголт байдаг шүү тий. Тэгээ өнөөдөр битэнийг байгаараа гэдэг шиг. Өнөөдөр манад бол ингээд надтай нийлээд гэр бүлтэйгээ их нэртэйгээ нэг амар асуудалгүй таван залуу байна. Тэгээд ихнэрүүдтэй зориулаад тий Монголын бүх сайхан ихнэрүүдэд зориулаад манай багийн нэг хонгорхон ихнэр дуугаа авал яадаг юм бэ? Гэхдээ сая би сэтгэл зүйч бас юу сонсоод байлаа. Дэлхий дээр ерөөсө 3 хувьсгал гарсан байдаг байхгүй. За танин мэдхгүй хувьсгал. Энэ бол одоо яалтчгүй Homo sapiens одоо Неандерталчуудаас одоо ялгуурж гарсан хов живээр ч юм уу ямар нэгэн байдлаар хоорондоо харилцаж танин мэдхгүй байдлаар гал одоо асаагч гэдэг юм уу. Хоёр дахь хувьсгал нь хөдөө аж ахуй хувьсгал. Энэ бол яалтчгүй одоо нийгэмшээд хотчоод
тэр олон хүмүүс ингээд цуглаад ирэхээр стресстэй, хоорондоо зодолтоод, хууль дүрм гараад ирсэн байна. 3 дахь том хувьсгал бол шинжлэх ухааны хувьсгал гэхгүй. Бүх юмыг бид нар мэдэхгүй юм байна. Өсөө мэдэхгүй юм байна. Сонирхолтой 1500-600 оны үеийн мапууд байдаг байхгүй юм. Одоо газрын зургууд. Юу ч байхгүй. Эсвэл нийлцсэн. Яагаад гэхээр юу ч мэдэхгүй юм чаа. Одоо тэвүүдийг нэгээгүй байсан. Тэгэхээр энэ чинээс ихсүүлээ шинжлэх ухааны бүүм явсаар агаад одоо сая манай сэтгэл судлаач хэлдэг. Сүүлд бол яг хуу Австрийн сэтгэл судлаач одоо шинэ ноё психологи шигийн Зигмунд Фройд гэж хүн яг одоо энэний талаар тий хүн одоо яг харилцаа ямар авах хэрэгтэй гэд шинжлэх ухааны талаас их. Тэгэхээр би юу гэж хэлэх гээд байна гэхээр бид нар нөгөө юмыг хитрхийг мэдэхгүй учраас юмыг мухраар шүтдэг. Жишээ нэгэн дээр очиод оо за одоо энэ босгоны шороогоор амаа ингэчүүл үү алгуулчтیں۔ Гэдэг ч юм уу. Тэ? Эсвэл нэг хүн дээр очиод нэг ихнэргүй хүн дээр очиод мань нэг ихнэр авах гэсэн яах вэ гэж шинжүүлдэг жишээ юм. Тэг ингээ юм болгоныг ингээ мухраар шинжлэх ухааны жишээ хийдэг учраас энэ алдаанууд гардаг бол. Тэгээд сая хэллээ манай уран бүтээл ярингууд би бас одоо яг энэ цомгууд дээр гэр бүл талын яг энэ үгнүүдийг бичиж гэж одоо би өөр яруу найрагч юм биш. Гэхдээ би өөрөө мэдрэмжээр энэ дуунуудынхаа үгнүүдийг бичиж тэгээд сүүлд энэ хонгорхон ихнэр гэдэг. Жохон романтик маягийн мөртлөөсөө нэг жохон реалист маягийн шүлэг зохиог гэж оролдоод нэг дуу хийсэн байгаа юм. Тэгэхээр юу гэсэн үг вэ гэхээр урлаг бол нэг талаараа бас нөгөө passion, nerves хүний таашаал өгдөг. Тэр стрессийг бас гадагшлуулдаг, хүнд гоозоо өгдөг нэг тал. Спорт бол хүнд төсвөр төвчээр өгдөг нэг тал. Шинжлэх ухаан бол энэний нийлбэр. Хүн болгон тамирчин байх албагүй. Гэхдээ хүн болгон хөдөлж явах хэрэгтэй. Хүн болгон урлагийн хүн байх албагүй. Хүн болгон мэдрэмжтэй байх хэрэгтэй. Энэчнээс хүний хайрлах, уярах. Хүн болгон бас уяраад байх хэрэггүй. Хүн бас эдийн засгийн хуулийн мэдлэгтэй байх хэрэгтэй. Тэгэхээр хүн бол төгс төгөлрөлөө одоо тэмүүлдэг байсаарч ирсэн. Тэмүүлсээрч одоо ингэсээрч байна. Тэгэхээр ингээд аль аль талаасаа хөдөлгөөнтэй бай. Гоо зүгээ мэдрэх тий. За ингээд. За тэгвэл сайхан мэдрий. Одоо бүгд мэд. Чамтай уулзахаас өмнө амьдч үзээгүй байсан мэт. Чи гайхамшиг бүтээж хаямар агуу мэдрүүлсэн. ертөнцийн хийсгэр хүртэл чамтай хамт явахд бэлэн байна. Чамгүйгээр би нэг чалхаж чадахгүй. Би яахгүй бол чамайг ойлгох юм. Дэлхий буруу байсан чиний танцсан. Харилимэл байдаг. Харилимэл байдаг. Хонгорхон ихнэр минь. Зарим үед хайлж үрсэх юм шиний болчмгүй замнаас орондоо царахгүй хинт хамаатай юм бид яаж игдэл болгоо гэрсэн хосууд болохоор амьдрал өдөр бүр биднийг сараа би яахгүй бол хинчмээр ойлгох юм дэлхий буруу байсан чиний танцсан харилимэл байдаг. Харилимэл байдаг хонгорхон ихнэр минь. Харилимэл байдаг. Харилимэл байдаг хонгорхон ихнэр минь. Хайр нэр ийм л байдаг гэж хайр яг ямар гэдэг хүмүүс бас яг сайн мэдэхгүй юм байна. Яг үгээр илэрхийлж юус болтгоо.
Тэг яг ард нь яг асаалттай танк шиг бүх юмыг нь ойлгоно. Харин тийм. Хоорондоо таарахгүй хэн? Хоорондоо таарахгүй. Сая кофе руу харсныг тэгж сонсон шүү. Орондоо таарахгүй. Нэвтрүүлгийн ивент тэтгэгч дурсамж бүтээх тансаг амт Саммигвел. Нэвтрүүлгийн ивент тэтгэгч глюкоз бус. Зуны үдшийн дотн яриаг санагдуулан тансаг амт. Байгалийн сайхан дамран суухад сэтгэл сэргээх зөөлөн амт. Урт өдрийн дараа альжаалаа тайлан суухад төгс тохирох цэв хүйтэн сэнгэнсэн амт. Энэ бүх мэдрэмжийг дэлхийд дахинаа түгээсэн эгэлгүй нэгэн шар айраг. Сан Мигел. Нэвтрүүлгийн ивент тэтгэгч глюкоз бус. Нэвтрүүлгийн ивент тэтгэгч дурсамж бүтээх тансаг амт Саммигвел. Нэвтрүүлгийн ивент тэтгэгч глюкоз бус. Нэвтрүүлгийн ивент тэтгэгч дурсамж бүтээх тансаг амт Саммигвел. Нэвтрүүлгийн ивент тэтгэгч глюкоз бус. Сэтгэл зүйчээс нэг юм асуух гэдэг байхгүй юу? Ер нь энэ дотн хамгийн чухал юм ер нь энэ дотн харилцаа мөн үү гэж байна. Гэр бүлийн. Гэр бүлийн. Тий, энэ ер нь хэд дорт юм? Ер нь гэр бүлийн харилцааны хамгийн чухал одоо дотн байдлыг үүсгэх нөхцөл байдал яг харахгүй бэлгийн харилцаа шүү дээ. За, бэлгийн харилцаа өөрөө халуун байж ээж, бие биетэйгээ нэгдмэл, бие биенийгээ ойлгодог, элен далангуу нээлттэй ийм байж ээж эргээд нөгөө хуурахгүй байх, урахгүй байх, өөр хүнийг хүсэхгүй байх энэ мэдрэмжүүд үүсдэг. За тэгтэл нөгөө энийг манайхан ч нөгөө бэлгийн боловсролгүй баг одоо ярих гэхээр ярьж чаддаггүй, ичдэг. За тэгээ илэрхийлж чаддаггүй энэ нөхцөл байдлууд чи эргээд л нөгөө нэг далдуур цаашаа өөр юм хийгээд явах, нууцаар өөр юм хийгээд явах энэ сэтлүүдийг төрүүлээд байгаа ш. Тэгэхээр болж өгвөл нөгөө эхнэртэйгээ, нөхөртөөгөө нээлттэйгээр ярилцаж дотн харилцаан дээр анхаарна гэдэг бол чухал та. наадхыг чинь пүүл болгохын тулд би энэ копиг санал болгоод Яг асуух гэж байна. Таны яг асуух гэж байна. Яг үлдээ. Таны одоо энэ кофе одоо жишээлбэл яг тэр харилцааг хитэн хуваарч байд юм уу те? Ингээд нэмэгдүүл. Удаан авч явах юм уу? Ирчүүдтэй болгох энэ үйлчлэгээтэй юм. тий, ер нь бол Ирчүүд гэж юм чинь тийм л авах гэж ойлгож байна. ирчүүдтэй зориул биднес ч одоо нөгөө нэг түрүүн анаа үрсэн тий. Ярих юм байна, ярихгүй юм байна шүү дээ. Ирчүүд ер нь жоо дотгошоо. Эмэгтэйчүүд яг та нэгдэгээ ингээл очил пампа ингээл янз бүрийн ярьчинтай хүнд асуудаг. Ирчүүд манайс чинь өгшөө нөгөө тэр чи яах вэ гэж ярихгүй шүү дээ. Ер нь ярьдаггүй. Тий, ер нь тийм ярьдаггүй. Тэгээ ялангуяа одоогийн нийгэм ямар амар стресстэй тий. Гараал стресс төгжрөл мөгжил одоо утас муцнаас ахуулаад биднес чинь орой унтахгүйгээс ахуулаад ингээ ядаргаанд орж тэрнээс болоод маргааш өглөө ингээд стресс бүтэн өдөржингөө ингээд стресс. Тэгээд стресснээс болоод нөгөө нэг дотн харьцаа чи хоошлоод нөгөө юм чи ингээ унтарчдаг юм. Тэгэхээр бол энэ бол тэрийг одоо хүнийг ядаргаагийн дэмжиж өгч юм. Бөөрийн үйл ажиллагааг дэмжиж юм. Түрүү булчирхаагийн түрүү би хэлсэн эргчүүдүүд ганц нөгөө нэг нандин байна шүү дээ. Тий одоо биднес ч одоо ингээл 30 гараал 40 гараал ирэхэр чи ер нь бол тэгээд энэ зовлонтой өсөөгөө л учрна шүү дээ. Энэ чинь залуу хүн биш энэ чинь биднес чинь одоо уруудаж явж ит биологийнхаа тий юугаараа тий тэгэхээр биднес нөгөө нэг ялгардаг тестостерон чинь ингээд бууд юм байна. Хүн болгон спортоор хичээлж чадахгүйтэй адилхан биднес чинь ингээд ажиллаа хийгээл стресс ингээд явахаар чинь ингээд буучдаг юм. Тэнгүүд нөгөө асуугаад байгаа нь тэр байхгүй. Тийм учиртай. Тэгэхээр тэрийг бол маш сайн дэмжиж өгнө. Яг хэвийн байдалд орвол. Яг тэгэхээр энэ бол химийн гаралтай юм бүтээгдэхүүн биш байна. Яг цэвэр нөгөө нэг ургамлын гаралтай учраас. Яг нөгөө дутагдж байгаа зүйлийг нь нөхөж өгөх зорилттой гэсэн. Тий, ерөөсө тестостероныг л маш сайн нөхөж өгч байгаа юм. Хүний тархинаас мелатонин гэдэг даавар, нойрны даавар 9 цаг гээд ялгарч эхэлдэг. 10 цагт бүр оргил өдөр очдог. За тэгтэл манайхан 10 цаг гэхэд бараг л одоо нэг кино эхлүүлсэн сууж идэг шүү дээ. Тэ? 12 гэдэг за тэгээд унтахсаар байтал нойр нь хуйлжаал утас скролтол тэгээд бүр нойрны юм гихтэй хүмүүс зөндөө байгаа шүү дээ. Тэгээд нойр чинь бол өөрөө чухал байхгүй.
дараа өдрийн эрчим хүчийг хангаж яадаг, хүнийг энергитэй байлгаж яадаг, унтчихад хүний биеийн эдис нөхөн төлжиж шинчлэгдэж яадаг. За тэгтэл энэ процессыг ингээд бага явуулаад нойрны алдагдлалд ороод хоол шимдэжээлийн дутагдалд ороод байх нь өөрөө эргээд стрессээ үржүүлээд байх нь өсөлтөд бийжүүлээд байгаа хэрэг. За дараагийн нэг томоохон хүчин зүйл нь нөгөө нэг цагийн менежменттэй байх. Цагийн менежменттэй байж аливаа зүйлийг төлөвлөх. За ямар нэг ажлыг загт нь эхлүүлдэг, загт нь дуусгадаг, загтаа очдог. За тэгэл одоо нөгөө нэг ярьж штт хүн болгоны нөгөө нэг хоцордог, стресстэй шалтгаан. Төгжрөл нөгөө нэг төгжрөл рүү буруугаа өгдөг тийм. Тэгтэл хүн өөрөө цагаа төлөвлөж чадвал, хүн өөрөө тооцоол хийж чадвал яаж ийж байгаад хоцрохгүйгээр стресстгүйгээр тэрийг зохицуулж болно шүү дээ. Би ингээл зам дээр ингээл алхаа явж байхад нэг машин ингээл паг гэж жихэн дээр сигналтах ямар төвхтэй байдаг үлээ тийм. Энэ бол үнэхээр том дарамт байна. Танаад ингээ уурал явчихсан. Одоо тэгээд Солонгос юм уу ямар нэгэн газар ингээ явж байхад сигналын дуу бараг сонсохгүй шүү дээ. Хаана ихтэй сонсогддог. Монголд бол бараг одоо сигналаараа хэрэлдээд байгаа машин тий. Тэгэхээр ер нь бол нэг ийм чиртэй орчныг үүсгэмээргүй байна. Хүн болго өөрийнхөө стрессийг удирдах, өөрийгөө зохион байгуулж яг энийгээ бууруулж явах хэрэг. Гурван сонсох дуртай, дуулах дуртай дууга чанга тавьж байгаа дагад дуулах нь стрессийн түвшинг янз бүрийн бууруулдаг гэж байна. Одоо сайхан манай Grand Eco-ногоор өмлийн гоё кофег уугаад одоо хэсэг залуучууд төр ингээ гоё амтлаад байж заяа. Одоо нэг гоё сор болсон бүсгүүрэг нэг жоохон яриагаа оруулъя. Манайд бас гоё кофе гоожаад. Тэгээ манай төвшин цагийн хувьд бол яг Миланд яг загварын чиглэлээрээ бол сургуулаа төгсөөд ирсэн. Тэгээд Тувзаа гэхийн сайхан брендийг бол сонсгоноо бол оюутан байхаас эхлүүлээд ер нь эхлүүлсэн гэжсэн. Бас дээрэс нь өнөөдрийн таны өмсөн хувцас ямар гоё үзэсгэлэнтэй харагдав. Болж энэ сайхан залуучуудад нэг харуулчаач гэж. Энэ ер нь бол ийм нүмерэг хэлбэрийн загвар. Тэгээд нөгөө эмэгтэй хүний тайл гоё байцсмаа ингээд Тийм корсет гоё харагддаг тийм. Нэр өгсөн юм шиг юм. Энэ загвартай юу? Яг ихэвчлэн нэг коллекцуудад бол нэр өгдөг тийм. Гэтэ энэ загвартай болохоор яг нэр өгд амжаагүй байгаа. За бүгдээрээ нийлжээд нэг нэр өгчихэд. Шинэ юу гэж нэр өгөх юм? Ямар нэр өгөх вэ? Би бол ингээл гоё оранжийн лөнгө байна л да. За Ингээд Оранжийн өгч юм гоё тий. Чи инфлюенсер хүн байж шууд нэрийг өг. Одоо би шууд утгаараач одоо. ямар нэр энийг л одоо нэг ширхэг л одоо Нэг л үг. нэг л үг. Ирчүүд нь бүгдээр нийлж байгаа юм биш. Hunger Games-ийн Catch and Fire гэх нэг доороосоо гал асдаг. Тэр палаж санаанд орж ийн. Тэгээ одоо дүрлцсэн хайр минь. Сарайлагч өсгөө бай, нүндэр нуруутай гоё өсгөө байх нь тий. Тэгээд нэр нь одоо дүрлцсэн хайр болж байна. дөрвөлцэн хайр загвар юм Бас байна. ийм миний Би коллекц. ч одоо кофе уучаад жоохон Цагаан зүрх. сонирн болоод байна уу? Харин Одоо манай ирчүүдээс янз янз юм гэх хэлээ тий. Цагаан зүрх гэдэг коллекц байдаг хөө. Тэгэхээр тэрний одоо улаан хөлбөр нь болцсон тий. харин яг хэлээ тий. Өөр гэхдээ ингээд нэрнээс сонгоё. Нэрнүүдээ яг хоо манай үзэгчд ч гэсэн сонсоод нэг юу вэ тий. Тий. За юу ч гэсэн манай бодож их тэр хооронд төвшин цай маань бас өөрхөн гоё энэ одоо загварын салбарынхаа бас замналыг яриул тий. Хамгийн гол нь нөгөө Милантай хэрхэн яаж анх холбогдож байв. Дээрээс нь сүрчин дургу хүн гэж байхгүй зүгээр нэг юм гоё сүрчиг үнэртэх гэж ороод дэлхийн гайхалтай брэнд болсон Булгаритай холбогдчихсэн тэр түүх бас их сонирхолтой байгаа даа тий. Анх хувцас загварын ингээд урлаг одоо дурлаад 11 настайгаас хойш дурлсан. Тийм тэгээ манай ээж нөгөө тамирын багш. Тэгээ тамирын багш тэгээ нэг сургууль ингээл тамирын ингээд заалан чи ингээл янз бүрийн хөшгөнүүд ингээл том ингээл хөшгөнүүд ингээл бод. Тэгээ нэгаагтлагдсан хөшгөөр нь би ингээд нэг юм плаж хийгээд тэгээд нөгөө нэг одоо тэр үчи нэгээс 10 жилийн сургуулийн нэг Монголжонгоо гэд одоо тэмцээнүүд болдсон шүү дээ тий. Тэн дээр болохоор яг гоёлын даашин зэн болохоор төр хийгээд тий. Тэгээд авангард загвар нь болохоор юу яагаад нэм дэрсүүд шүү дээ. Дэрснүүдийг ингээд түүгээд тэгээд дэрс чи өөрөө ингээд юм дээрээ юм нөгөө төрөө зэсгэрлийн тэнгүүтээ тэрүүгээр юм тариан төрүүгээ загвар бүтээгээд тэгээд бас нэг юм нэг ундааны бүглөөнүүд байдаг шүү дээ. Тэрийг ингээд бараг шуудаа бүглөө цуглуулсан. Загсны тийм хайр төсөөлсөн байхгүй. Тэгээд тийм загсны загвар гаргаж ирсэн. Тэгээд тэр тэмцээндээ ороод би бол нөө 3-т орох хэмжээний бол оноо авсан байхгүй юу. Тэгээ нөгөө нэг би чи арай нөгөө
жоохон болохоор арай нөгөө нэг дээд үеийн нөгөө нэг 10 мар төгсөж байгаа тий эцнэрт тэгээ за одоо сургуулаа төгсөж байгаа юм чи ингээд тэр хүнд нь шагналын нөгөөдөө би болохоор авч чадаагүй тийм 3 дугаар байранд анх орж ирсэн. Миний хамгийн анхны тайз бол 12 настай байсан тий. Тэрнээс ингээд эхлээл ер нь бол ерөөсөө хувцснараар зүгээр байхгүй дандаа л хайчилж огтлоо лсэн болгоод тэгэл ер нь бол юм ойд сурыг юм хийж сурыг гэл аим өөрөө тийм дотроос юм тэмүүлэлтэй байсан. Тэгэл одоо хувц загварын ингээд мэрэгжлийн ингээд сургуулиудыг одоо яг өнөөдөр хүртэл 11 настайгаас хойш ганц зам хазаагаагүй энэ зүйлдээ дурлсан байна. Дээрээс нь одоо нэг яг тэрнийхээ төлөө тэмцсэн юм. Одоо чинь Итали, Милан гэдэг чинь айгүй ингээд Европ те хөвчлээ ингээл жоохон боломжтой ч юм уу айлын хөлтөд очдог ч юм уу гэ боддог штэ тий. Тэгэхэд би ингээ нэг хүсэл мөрөөдөлтөй хөтлөгцөөрөө тэнд очсон байгаа байхгүй юу. Эхлээл ингээл нэг бор чимдаантай ингээл хотод ирээл. Тэгэл дараа нь ингээл чимдааныхаа өнгө нь өөрчлөгдөөл ногоон болоод арай өөр хотод очиод тэгээ дахиад бүр Европ руу очихдаа бүр амар илүү гоё төмөр ингээд гэлцсэн чимдаантай тэгээ дахиад илүү хот нь ингээд өөрчлөгдөв. Тэгэхээр хотууд нь өөрчлөгдөв, чимдаанууд нь өөрчлөгдөв. Тэгээд сурсан мэдсэн бас улам нэмэгдээд ингээд яваадсан юм болоо гэж боддог тийм. Бас гоё сонирхолтой. Тэр ирийг хийсэн бол алахгүй юу? Тий харагдчих. Араа нэрнгэсээ жинхнээсээ ил хийчтэй билээ. Тэгэл бэрхшээл ингээл таарал одоо яана гэл ингэхгээл бэж ангуут ингээл нэг цаанаас нэг гэрэл гарч ирээл тийм тэгэл ингээл нэг аврагдаал яваад энэ аюу хөөрхөн Докюментари үзэл би чи ингээл байжсэж нэг Таиландын одоо манайхаар их юм Muay боксын супер одохгүй. Одоо манайхаар бол үндэсний бүхэн Батэрдэн авраг шиг тийм Muay боксын одоо дэлхийн нийтэд яг одоо тухайн үндэсний спортоо зөрчилдөг ийм өмөхгүй. Тэгээ би өнгөрсөн жил 55 сард шгшаагийнхантай Таиландын одоо олимпик хөлтөмсөнд явж байгаад яг нөгөө нэг тийм Хүмарк гэдэг ийм том ордон байдаг. Тэрнийхээ эргэн тойрны спортын бүх үйл ажиллагааны явдаг. Гэсэн чинь тэн дээр би бэлтгэл хийх гээд гүүх гээд би өөрөө тэгээ ингээ байж чи ингээ харсч чинь гэртээ докюментарийг үзчихсэн нөгөө нэг том од маань тийм зүгээр ингээ хөл бөмбөг тоглоод бие алга зогсож идэх биш. Тэгээ би ингээ юу лээ гэж бодохгүй. Тэгээ энэ санчаа мөн биш тийм хөлтөө шууд нөгөө найзгаа окиг дуудаа чи нааш өөрөө дээр хутуу гэдэг. Тэгэл ирсэн чинь яг мөн байхгүй. Тэгээ уцаа өгөөл би ингээ Монголын ингээ тамирчин байгаа маа та ингээ надад ингээ бок ингээ цохил заагаад өгсөн чи амар гоо ингээ шууд нөгөө өөрийнхөө хийдэг ажил нөгөө дэлхийн нийт зуршлаг болохоор яг тэр талаасаа ингээ заагаад тэр үнийг би ингээ тэр докюментари үзээд илүү их сайн таньсан бол яг ингээ тухайн ажиллаа хийж явж байгаа тэр үнтэй таарчих байхгүй. Тэгэхээр ингээл үнэхээр гоё би мэдрэмж авч ирсэн боломж байна. Тэгэл одоо цэндэгийн тулааны үед ч юм ингээл лайв маа хийж байгаа. Тэгээд ингээ дэлхийн хэмжээний том ингээд одоо богч мэрэгчлэнгүүд одоо сүүлдээ ингээд тайлбарч болсон хүмүүс ингээд сууж явах. Тэдний ингээд таглаад одоо цэндэгийн тулаан дээр одоо энэ хүн ингээд сууж ин анализ хийж юм чинь ингээд таг тангууд тэр том хоороо нийл янараас тэргээ шууд нөгөө айд сторийг авч байгаа байхгүй. Тэр амар ингээд ийм түмнэлэг ийм зүгээр л ийм дэлхийн дэгшин болсон байгаа байхгүй. Аюу ингээд тэр нөгөө урд гайслаа хийгээд яг тухайн зүйлдээ ингээд явж идэл ингээд тиймхүү боломжууд бол аюух орж ирж идэв юм. Хүн болгонд боломж байдаг шиг үдийг л одоо би бол аюу сайн мэдчихэл байгаа юм. Хүн яг зоригтой болсон цагт л хорвоо ертөнц чиний талд ажиллаад эхэлдэг байхгүй. Яг зориг байхгүй бол чи 1000 яагаад. Хичээгээд одоо ингээд ийм одоо мундаг зоригтой хүмүүс мэн сууж шүү дээ. Дөнгөж саяхан тий Монголд бас нэг ийм тохиолдол болсон л да. Тэгээ нөгөө их залуухнараа их гоё түүх бүтээсэн манай Премьер спортын нэг миний амьдаа Нямбаяр гэж залуу ажиллаа хийж явж байгаад одоо бүх оддын тоглолт тайлбарлаад сурвалжлаад хоёр дахь удаагач баг. Тэгээд дэлхийн одоо суперстар Стефен Каритэй ярилцлага хийх юм боломжтой болсон. Тэгээд хүчиж буй ийм орны сурвалжлагч тэр одоо Стефен Каритэй ярилцлага хийнэ гэдэг бол төсөөлхийн аргагүй юм том үйл явдал واخгүй юу тий. Тэгээ би бас амьдаагаараа бахархаад энэ Монгол залуучууд яг урд хурдгаа үнэн сэтгэлээсээ чадварлагаар хийгээд өөрийгөө хөгжүүлээд явах юм бол бидэнд ийм хүрхгүй байх тийм цэг бол байхгүй байх тийм төвшин заяач гэсэн ингээл яваал Милантай хамтарч ажиллаад ингээл өөрийнхөө карьерийг босгоод шинэ хоёр ч гэсэн ингээд тамирчныхаа карьерийн дараа дахиад одоо ингээд бүр Монголд тий спортоор дагнсан нэг өсөндөө нөлөөлөгч инфлюенсер болж үнэхээр таалагдж байна надад бол тий.
Тэгээ би бас шинийгээс нэг зүйлийг асуухыг хүсэж байгаа. Үзэгчид ч гэсэн бодож байгаа. Нөгөө аль ч салбар сайн муу хоёр хоёулаа хамт оршдог л доо. Одоо боксер хичээлээд нэг ингээл гоё цохилт очиод өгөөл 1 2 3 үрэлт авчин. Тэнгүү цаанаасаа нэг сургууль мургуул дээр очихоо ганц нэг хоёр хүүхэд те мөрлөнгөт ажи яах юм те гараа үзчихүү гэдэг тэр ингээ цаанаасаа суучаад идэм шиг юм аа. Цуснд нь байгаад ингээл буцлаад идэг. Ирчүүд чинь бас ингээ хүүхд ялангуяа хүүхдүүд өсөх наснаа ч юм уу дотоод ирчмж өндөр ч тийм. Тэгэхээр ингээл нэг бэлтгэл хийж байгаа ч юм ингээл яг ингээл нэг цогц үзмээр санагдаад ч юм ингээл гоё мэдрэмж авчих гал те. Тэр чинь ингээл энэ физиологоос ингээд энэ эрсдэлтэй зүйл заавал зэрэгдэл явж идэг л та. Тэрийг одоо яаж шийдвэл мэдээж одоо тасгалжуулагч бол үнэхээр чухал. Гэхдээ энэ тухайн бүр дээр анхааруулж одоо би ч гэсэн хилдэг. Өөрөө би чинь ч гэсэн бас 10 жил тогтоо санамсгүй байдлаар биш одоо ингэж байж бол муудаал одоо зогчд байсан. Тэгэл гимтэжлээсэн. Гэхдээ тэр бол одоо бахархаад яриад ах зүйл биш. Тэндээс би яг юу гэж ойлгосон юм гэвэл энэ айгүй амархан юм байна. Гэхдээ их аюултай байна. Энгийн хүнийг одоо ингээд зохиороо гэж одоо манай багш маань одоо энэ зүйлийг заагаагүй болохоор би ингээд тухайн үед амар өөрөө гимшээл ингээд 2 3 хоног ингээд гэртээ ингээд айгүй өөрийгөө голоод ингээд гүз хүрэн тийм мэдрэмж авч би өөрөө тэр хүүхдийг жоохон гимтэйгээд магадгүй ингээд бүр мухаар их юм бол ингээд тий хэрэг мөнхөс болцсон бол тоо. Тийм шүү дээ. Тэр талаас нь ингээд хараад тэгээд тэр цагаас хойш би ерөөсөө хин нэгэнд хизээч гар хүрч болохгүй мөн ингээд яг дахимд суучих. Буруу нөгөө спорт буруу зүйл ашиглах гэдэг гадуур гараад зогтё. Тэр бол спортоо ойлгоогүй хүүхд байгаа. Тэр бол хизээ нэгэн цаг ч юм уу ямар нэг тийм өөрт нь одоо сөрөг үр дагавар бол ирнэ. Одоо ингээд сургуулийн орчинд бүлий техникнийгээ жоохон дээрлэхэд ирэнгүүт миний хүү урдаас нь цогтөг болохын тулд чи боксер хичээлч. Чи бие хамгаалч. Дургуурвал зохион онгаач гэдэг мессежийг ээж аав нь өөрөө өгöd байгаа. Тэрний оронд эцэг эхчүүд алийн миний хүү энийг нэг эвтэйхэн энийг нэг те ирж байгаа цохилтыг гаргаад сурчих ч юм уу. За эргээгээд эн чиний бие хамгаалахаас гадна чинь ингээд зөв хүн болоод төлж хин нэгэн эрэнгүүт нэг урдаас нь өрүүлцэх биш. За окей энийг би ингээд давчих юм бол дараагийн үр дагавар нь сайхан гоё идэг шүү гэдгийг эцэг эхчүүд бас өгөх хэрэгтэй байхгүй те. Тэгэл яг аав ээжийн хамгийн чухал хамгийн дээд түвшний ажил бол хүүхдээ хүн шиг хүн болгож хүмүүжүүлэх. За сайн иргэн болгох үүрэг байна. Сайн хань ижил болгох үүрэг байна. Энэ үүрэг чинь өөрөө аав ээжүүдийн одоо нэн тэргүүнд тавих хэрэгтэй хамгийн чухал зүйл нөхгүй. За тэгтэл яг энэ талбар дээр бид нөр өөрсдөө хин нэгнээс сураагүй суралцаагүй. За дээрэс нь одоо гэр бүлийн харилцаанд гардаг ихэнх зөрчлүүд нөхцөл байдлуудыг ингээд ажиглаж байхад нөгөө нэг муухай үгнээс эхэллээ. Муухай үгээр бие бинийгээ ялах гэж дайрдаг, давах гэсэн үг хэлдэг, давах гэсэн үйл хийх гэж үздэг. Энэ нь өөрөө эргээд нөгөө нэг харилцааг бүр муухай болгоод байгаа юм. Тэгэхээр зөв харилцаа үүсгэх тэр мэдлэгийг авахын тулд яалч аргагүй бид нөгөө нэг албан бус боловсролд суралцмаар байгаа байхгүй. Одоо дэлхийн нийт боловсролыг албан болон албан бус гэж хоёр ангилаад аль аль нэг нь нэрэгдээ болгож байна. За манай Монгол улсын хувьд зөвхөн ажил мэргэжлийн ур чадвар дээр суурилсан академик төвчний боловсрол буюу энэ албан боловсролыг болгож байна. За албан бус боловсрол буюу амьдрах ухааны боловсрол нэгддэг 7 боловсрол байгаа. За энэ 7 боловсролд юу багтдаг вэ гэхээр гэр бүлийн боловсрол, сэтгэл зүйн боловсрол, зан чанарын боловсрол, харилцааны боловсрол, ёс зүйн боловсрол, бэлгийн боловсрол, эрүүл мэндийн боловсрол гэсэн боловсролууд багтаж байна. За тэгэхээр эднэрийг нөгөө танхим заадаггүй учраас нөгөө түрүүний жишээн дээр ярьдагчлан бокс ч хүн дасгалжуулагч нь зөв заагаад өгцөн байхад хүн зогтдоггүй маа гэдэгчлэн энэ боловсролыг авсан хүн хин нэгэн хүнтэй харилцаа үүсгэхэд зөв харилцаа үүсгэж чаддаг. За тэгэхээр энэ талын юмгүй учраас өнөөдөр нийгмийн харилцаа, гэр бүлийн харилцаа, аав ээжүүдийн хүүхдэд нөлөөлөх нөлөөлөл бүгдээр байхгүй болчихдог. Ерөнхий боловсролын сургуулийн үүдэнд охиноо авах гээд нэг 5 минут ингээ хүлээгээ зогсоход тэнцээ байгаа хөвгүүд бие биетэйгээ харьцахдаа хилж байгаа 5 үгний 3 нь хараал. Нөгөө нэг бидний томчууд бидний ярьдаг хараал. Үнэхээр муухай сонсогдож байгаа юм чинь. За тэгээд энэ чинээс ингээд харахад бид нөр өөрсдөө хүүхдүүдээс юу шаарддаг вэ? Чи ийм үг хэлж болохгүй, чи хүнтэй ингэж харилцах ёстой гэж хүүхдүүдээс бид нэгтгэх хэрнээ хүсдэг хэрнээ өөрсдөө бид нэр замын төвжрэл дунд хин нэгнтэй нөгөө нэг хуруугаараа гоцолцуулах, хин нэгнийг муулах, хин нэгнийг хараах юмыг чөлөөтэй хийдэг. Энд чинь өөрөө эргээд бид нэр хүүхдээ зөв хүн болохыг ивэл өөрийгөө эхлээд засах ёстой болчиход байгаа байхгүй. Өөрөө эхлээд хөгжиж, төлөвшөж, сурч боловсрох хэрэгтэй болчиход байгаа. Тэгэхээр энэ нэг имийг л өнөөгийн бүхий л хүмүүс одоо маш сайн суралцмаар байна. Чи үлгэрлэх гэдэг чинь амар чухал зүйл болчиход байгаа байхгүй. Тэгээ өдөр тутамдаа ч юм уу 7 хоногт 3-4 удаа заавал өөрөө бэлтгэл хийдэг, гүйдэг. Тэгээд
тэрнгээрээ нөгөө нэг хүүхд нэг аав ингээд бэлтгэл хийдэг юм чинь хөлөөн гэдэг юм байгаа юм байна. Би өөрөө нөгөө бэлтгэл хийхгүй чи наа хөлөө тэгээж ингэж гээд хамт хүүхд чинь тэний биш шүү дээ. Амар мэдрэмжтэй. Асуулт нь гоё асуу шүү дээ. Аюу гүн асуулт ингээ асуугаад зочилд оролцмоор л асуудаг байхгүй. Тэгээ би нэр юу гэж хариул. Яг үүндээ бас бид нар бодгол асуудаг байхгүй. Тэгээд юу илээ гэтэл аюу юм гүн агуулга амар өндөр асууж байгаа байхгүй. Тэгээд энэ хүүхдүүд чинь бидний багийнх шиг биш. Нийгэм цаг үеийн шал уралцсан. Тэгэхээр энэ хүүхдүүдтэй ажиллах ерөнхийдөө нэг дөрөв арга зам байгаа даа. Нэгдүгээрт энэ хүүхдүүдийг хөгжүүлэхийн тулд сэтэлжүүлэх хэрэгтэй байгаа даа. Аливаа зүйлүүдийг сонирхуул, тэнцэнээс дуртай юмыг сонгуулах. За хоёрдугаарт өөрөө зөв үлгэрлэх, нөлөөлөх. За хамгийн чухал нь нөхөрлөх. Энэ нэг дөрвөн юмыг л эцэг эхчүүд сайн хиймээр байгаа байхгүй. Хүүхдүүд жишээлбэл тань дээр очиод хамгийн түрүүнд одоо яг юу хүсдэг, ямар цохилт бас хүсэж байна. Наад захын нэг ихний нэг баруун гарын цохоо орхид зүүн талаасаа юу баруун тал руугаа болтгоог манай нэг нямбатай нэг манай хүн чинь бас тий цагийн сайхан тулааны юунд бас суралцж байсан шүү дээ. Би бол кикшинка каратагаар жоохондоо хичээлдэг л байсан. Тий. босцоо. Би гой босцооны тайзан дээр бас гоё гаруул яасан. Та чи ер нь өөрөө спортын мэдлэгтэй юм байна. Сууртай юм. Тэгвэл одоо би юу тий. Би намд нь штэ. Намднаа. Тий, эн чи их өндөр хүн. Чи өндөр юм чи. Тий. Хинч тавах гэдэг л да. За ингээд нэвтрүүлгийн бичлэгийн үеэр ухаалцсан анхны хүн болж байгаа. Тэгтээ сайн хэлсэн шүү дээ. Ёс зүйтэй би ухаан алдчихсан цохохгүй гэж. Зүүмөр байгаа юм уу? Йоо, тэрийг яа. За яах вэ? Итгэж чинь. За гол нь чамд итгэж чинь л да. Хөрх ярих юм бол овоо ирчлээ шүү дээ. Гоё хөрх хэлээд. Одоо тэгээ араас ингээд тамирчин байх үед ер нь өөртөө адилхан өндөртэй өрсөлдөгчтэй тоглож байсан. Тий, яг би нөгөө хөвсөн доошоо ингэж төлдөг байсан болохоор яг над шиг хүн гараад ирэхээр надад жоохон эвгүй болчихдог гэсэн. А тийм. Би техникийн сонир болов. Тийм биш нөгөө надад жоохон өндөр юм шиг өдрөж аваад ирэхээр миний жоохон зай жоохон олцоод байсан. За. Тэр жоохон төвхтэй. За, одоо ингээ над дээр анхад ирж байгаа За, ихний хичээл. жоохон яриад ингэчмээр байна. За, ихний хичээл координац тийм ээ. За, хөлдөө мөрийн хэмжээний заа авч тий. За, болж чинь тий. Баг зэрэг сууч тий. Яг тий. За, ойлоо боксын А үсэг буюу одоо координацын зөвлөл хийнэ. За, 1. Одоо энэ үү? 1. Одоо баруун үл. Энэ кино. Яг тий. Одоо нөгөөт хөлөө. За, энэ юм байна. Одоо яг тий. Болж 1 2 3 4. За, окей болж байна. Одоо хараа. 1 2 1 2. Ингээ. 1. Өвдөө жоохон өндөр. Болж шүү. Муухай эвсэлгүй байна тий. Болж байгаа учраас асуудал. За. Өвдөө жоохон өндөр. Манай жоо тэмцээд өгөөрөө. Яг тий. Өвдөө одоо хөлөө хоёул хоошоо одоо дээшгээ тий. Урагшаа өвдгөө урагшаа гэж ихтэй. Хөлөө хоошоо. Хөлөө хоошоо энэ үү? Дээшгээ татсан. Ингэж. шүү. За бокс. За. Болж одоо ингэ зохиол хийхдээ ингэ гарын буугаад байгаа биз тий. Одоо хоёул гараа буулгахгүй цаа. Зохиол хийхдээ тийм ээ. Ингэ буулгаад. Зохиол хийхдээ гараа дээргээ аваа тий. Төвшөнд аваачаад. Энэ үү тий. За. Хөл. Болж шүү. За энэ бол одоо боксинг координац гэдэг одоо тамирчид болгон одоо хичээлэгч болгон орж ирээд ингээд сурдаг. За одоо хоёул өрөлтөө авчи тий. За. Өрөлтөө аваад гараад ир. За ер нь гараа ягаа дээр авт юм бол гараа бити боол гараа за. Окей. Энэ талаас ингээд зохиол тэрэнгүүд ингээд хамгаалж байна. Бити үлгэрээ за. Эндээс ингээд хамгаалт ингээд чинь. Эндээс ингээд хамгаалж байгаа тий. За энэ ингээд хэрвээ доор гар доор байх юм бол энэ дээр ингээд зохиулгаа хэлээ. Тэгэхээр гараа дээр эрүүг хамгаалсан гаран дээр тий. За одоо эндээс хоёул баруун үлээ жоо хойш болгочих. Хоошоо. Тэгээ үлмий дээрээ тий. Үлмий дээр. За арын үлний үлмий дээрээ тий. Ер нь гоё харагдчих шүү. За одоо эндээс уртлын гараас зогтоор зүүн гараа зогтоо үлмэрэг байна. 1 иймэрхүү. Яг тэгэхээр 1. Жоо хурц одоо. Хөв 1 2. 1. Зохиолд бол гоё ирж байна. Одоо арын хөл зогтоо мөн адил үлмий дээр энэ. Тааз буюу шага эргүүл шүү за гадаг шага. 1. Одоо амсгаа гаргах шүү зэ. Ой, за болж шүү гоё. За алгадчилт байна уу? Рингэн дээр гарсан байна. Болж байна. Ер нь бол гоё юм. Одоо хоёул энийг холбочих тэгэл болоо. Холбочихё. 1 2. 1 2. Одоо боксны нөө 1 2 гэсэн цогцолтой зүүн баруун. Энийг хоёул хийж үзье. За окей. 1 2. Энд энэ шив үү те. Одоо амсгаа гаргав шүү. Яа. Окей. Эвсэл байна. Ой. Гоё. За өнөө орой манай нямба энтэнд очсон. Өнөө орой кофе уусан боксер хичээл ер нь яг юу болох вэ? Ирчүүцэд бол мэдчихсэн шүү гоё таалагдж байна. Ихнээ. Кофе уугаа тэгээ боксер. Ер нь яг нь ярихаас нэг үтгэж үнэхээр одоо бэйлийн өмсөд сэрэнгэнд гараад
ирчүүд нэг раунд 3 минут ажилланад хүнээс асар их одоо энерги шаардлагатай. Хөлс чехэрж эхэлж байгаа шүү дээ. Тэгээ энэ юу хэцүү юм бэ энэ нөгөө зөрж. Тэгээ нөгөө түрүүн хэлсэн шүү дээ. Бага насны хүүхдүүдэд энэ хөлийн ажиллагаан дээр суурилсан гэхээр одоо хоёулаа нэг зүгээр ингэж үзээ та 1 2 1 2 гэдээ үзье те. 1 2 1 2 1 2 болж байна. Одоо хоёулаа та хааш 1 2 ер нь бол амар гоё өвслөл байна тий. Одоо хоёулаа энийг холбож үзье. 1 2 гэж хөп. Тэгэхээр л удлаа явчих хэрэгтэй. За үзье. Хөп. Одоо багш яа. Ихтэй. Одоо энэ ингээд хөл дээр ингээд ажиллаж ирсэн. Ингээд гар ороод ирэх юм айгүй юу бохоо. Гэтэ хамгийн гол боксын юу чухал вэ? Хөлийн ажиллаж чухал. Хөл. Энэ хөлнөөс буюу хүч гарна. Тэр хүчээ гараар дамжуул. Тэгэхээр бид нар хөлөөрөө одоо ер нь бол тулддаг гэсэн үг. Гар бол зүгээр дамжуулагч хэрэгтэй. Тийм байгаа шүү. Тэгээд толгой маш хурдтай ажиллана. Тэгээд дахих мэдээж ажиллана. Одоо нөгөө бултах буюу өөрийгөө хамгаалах инстинкт нь. За тийш харж одоо бултах чи үзүүлье. Одоо яг тэрийг хэлээ. Одоо ингээ өсөлт чинь ингээд би ингээ зүүн гар зөхөнгүүд нөгөө талаас энэ талаар гаргах шүү. За за. Ийш ингээ бултаад өгч цаа. Одоо хаашаа гинэ? Энэ рүү га. За. Доошоо суугаад. Ингээ хүн ингээд одоо гацаагүй байдлаар ингээ нэг хүн зохиё гэж бодъё л. Тэгэхээр ингээ гарч яваад хөв. Тэгээ миний хөл жоо явахгүй нүггүй юу? Одоо болж хүн биеэр хөл хэрэггүй биеэр заа. За. 1 болж байна. 2. Одоо нөгөө чи савхаар нь доошоо ингээ их доош суучих. Бүр ингэж доош юм тий. Тэгэхээр энэ ингээ зөх боломж байна шүү дээ. Ахи гарах. Одоо нөгөө ингээ нэг ийм цохилт хийх гэдэг байхгүй. Тэгэхээр тэрийг нь хоёлаа гаргах гэдэг байна тий. 1 2 хэр Тэнгүүд доор суларлаа юм байна. Ингээд ингэх юм байна тий. За баярлалаа. Гоё. Онц сурагч байна. Гэхдээ манай клуб дээр очиж байгаа хичээлэр. За тэгээд баярлалаа. Энэ өдрөөс хойш манай Нямба амар байнга юм болчихж. Одоо ер нь холгоо явцгаагаараа да хүүхдүүд нь. Тэгээ гаргаа сурцсан, зохио сурцсан, хөлийн ажиллагаатай. Тэгээ кофегоо ууцсан чи ер нь эвгүүтэй ер нь. За. Өнөө өрөө амьдрал нэлээд бужигнхон дээ тийм юм бом. Энэ бол яг хүүхдүүд ингээд хичээлээд эхлэхээр өөртөө итгэх итгэл, тэгээд найзын хүрээлэл ингээд шал өөр спорт ер нь гоё л доо. Янз бүрийн ааштай хүүхдүүд ингээл яг одоо ингээд хүүхдүүд чинь бас зарим нь ингээл ааш цаанаа ойлгохдохгүй ингээл байгаа шүү. Тэгээд ер нь спорт ингээд томоор харах юм бол гоё ямар ч төрлийн спорт цагс байна уу, волейболч байна уу, боксч байна бүгдээрээ л ингээд ааш цаан биеийн ялангуяа сэтгэлийн гоё ингээд гоё зүй хэлбэрт оруулах шүү. Тэгээд нөгөө стресс гэдэг зүйл чинь бидний амьдрал ингээд шууд наашаа орж ирж байгаа шүү. Тэгээд дасгал сургуулийн хөлсөө газар тэнцээс гоё кайф авснараа нөгөөний стрессийн дааврыг бууруулаад ч юм уу те. Ийм хүү зүйлийг бол өгдөгөө л гэж хэлмээр байна. Нэвтрүүлгийн ивент тэтгэгч дурсамж бүтээх тансаг амт сан мигвэл. Нэвтрүүлгийн ивент тэтгэгч глюкоз бус. Зуны үдшийн дотн яриаг санагдуулам тансаг амт. Байгалийн сайхан дамран суухад сэтгэл сэргээх зөөлөн амт. Урт өдрийн дараа альжаалаа тайлан суухад төгс тохирох цэв хүйтэн сэнгэнсэн амт. Энэ бүх мэдрэмжийг дэлхий дахинаа түгээсэн эгэлгүй нэгэн шар айраг. Сан Мигел. Нэвтрүүлгийн ивент тэтгэгч глюкоз бус. Нэвтрүүлгийн ивент тэтгэгч дурсамж бүтээх тансаг амт сан мигвэл. Нэвтрүүлгийн ивент тэтгэгч глюкоз бус. Нэвтрүүлгийн ивент тэтгэгч дурсамж бүтээх тансаг амт сан мигвэл. Нэвтрүүлгийн ивент тэтгэгч глюкоз бус. Багшаасаа эхлээд явчих. Тэгээд маш хурдан одоо жишээлбэл нэг өгүүлбэрээр ч юм уу те хариулаад яваад тэгээд нэвтрүүлгээ өндөрлөө гэж бодож байна. Танд нэг юм боломж гарч ирээд дэлхийн ч юм уу Монголын ийм том боксing төлөөлөл тулдах боломж гарч ирэх юм бол ер нь хэнийг сонгох вэ? Монголдоо юу? Тийм Монголдоо. Одоо жишээлбэл Монгол тоглоно. Гэхдээ дэлхийн одоо гэж болно шүү дээ. Дэлхийн одоос уу? Тийм дэлхийн одоос тийм. Яг гоё Димитри Виолтой тултдаг л За. та. Яагаад гэж? Яагаад гэвэл бид хоёр яг тулах боломж амар ойрхон байсан. Яг тэмцээнд оролцоод 100 бол 100 байж байгаад би болохоор нөгөө яг
Германы тамирчин тухайд ялагдчихсан. Тэгээ тэр тамирчинд бол дараа нь бивол ялагдчихсан. Одоо бол бивол маань яг нэг онцгойлоод гэх юм бол яг энэ одоо дунд чингийн супер одоо өнөмтгөө аврахгүй дөрвөн том холбооны юм авч исэн ийм тамирчин байгаа юм. Тэр тамирчиндаа яг тулдах боломж ийм нөхцөл нь бүржсэн. Гэхдээ суглаан дээр бол бид таарч байгаагүй. Тийм. Гоё юм байна. За зүгээр яг хуу жин энтернд таарад өндөр нь таардаг бол Монголоос цэндэг бол сонгочихно өстэй тий. Тэгээ би ер нь яг хуу бадрууган гавьяат хийх сонгондоо тулдмаар бол тийм. Бид нар жингийн зүрхтэй хийсэн. Ер нь цогцолт нь үнэхээр амар хүчтэй байсан гэж ярьдаг. Одоо олимпийн авраг шүү дээ тийм үнэхээр хүчтэй байсан. За олимпийн аврагтаа шиг яах л та. Тийм. Яг цогтой бэлтгэл сургуультай ярьдаг. Ер нь ингээ харахад ингээд бадрах чинь болчихгүй шүү дээ. Цогцолт нь үнэхээр хүчтэй гэж байна. Үнэхээр хүчтэй гэсэн тийм. Бидийг сонсон юм. Үнэхээр хүчтэй шүү гэдэг. Тэр хүчтэй үлдэж хүн ингээ орж чаддаг байхгүй цогцолт руу. За гэр бүл судлаачаас бас л өөрийнх нь мэргэжлийн дагуу асууна. Ер нь орчин үеийн гэр бүлийн харилцаанд хамгийн их ажиглагдж байгаа өөрчлөлт юу вэ гэж. Миний нэг эмзэглэж явдаг зүйл байдаг. Энэ бол нөгөө төрөлт багасч байгаа. Төрөлт багасч байгаа. Төрөлт гэдэг бол одоо Монгол улсын хамгийн том баялагч хүн юу штэ. Хүн ам зүй. За тэгтэл нь одоо нөгөө нэг төрөлт багасч байгаа шалтгаан чинь маш олон хүчин зүйлүүд байгаа. Нийгмийн нөлөө байгаа, амжиргааны төвшин байгаа, орон байрны асуудал байгаа гэх зөндөө байгаа шүү дээ. Тэгэд энэ төрөлт багасна гэдэг чинь өөрөө эргээд маш их хэмзэглэвчтэй зүйл байхгүй. За тэр тусмаа одоо үр хөндлөлт буюу abortion гэдэг зүйл маш их газар авч байна. Энэ бол бас л байж боломгүй зүйл. Тэгээ би 2014 онд гэр бүл судлаачаар магистр хамгаалж диплом бичихтэй үр хөндлөлтийн шалтгаан үр дагавар гэдэг сэдвээр диплом бичижсэн. Тухайн үедээ радиод ажиллаж байхдаа аялаагаа бүүгээд үр хөндлөлтийн эсрэг нэвтрүүлэг бэлтгэжсэн л та. Яг тэр сэдвээрээ дагнаад яг энэ дипломыг бичижсэн. Тэгээд одоо ч гэсэн одоо энэ нөгөө үр хөндлөлтийн шалтгаан нөхцөл байдал одоо өсвөр үеийнх нь байна гэл ингээл бодохоор чинь энэ бол үнэхээр эмзэглэвчтэй зүйл байхгүй. Энд чинь дараад нь өргүүддэг биеийн хувьд сэтгэл зүйн хувьд маш их том гэмтлийг авдаг. Ахаад эрэгтэй хүнтэй харилцах нөхцөл байдал нь бүр ингээд нэг дорддог. Тэгэхээр энэ нөхцөл байдлуудад их хянамга баймаар байна. Энэ л бол одоо Монгол гэр бүлийн толгомж байгаа томоохон асуудал нэг гэж харж байна. Хэрвээ боломж нь байх юм бол Монголыг одоо яг үе үеийн тренд хувцалт модноос алийг нь сонгож тэр аяар нь ингэж хувцалмаар байна. Тренд болгомоор байна. Одоо жишээл 80, 70, 60 гэдэг ингээд тус тустай өөр стил имижтэй, өөрмөц онцлогтой трендүүд байд юм билээ шүү дээ. Дэлхийн чиг хандлага тийм ээ. Би яг одоо үе дээр л баймир. Одоо үе дээр л. Одоо ер нь гоё ер нь. Тийш дээ. Одоо ер нь л аюу гоё одоо чөлөөтэй бүх зүйлүүдээ нөгөө одоо сошиалор тий одоо мэдээлэл тэр яг хаанаас гарсан тийм үгүй мэдгүй нэг тийм мод монголоор дуустдаг ч гэдэг. Гэхдээ одоо л тэр биш шүү дээ. Ерөөсөө дуусахгүй харин ч эхэлж болно. Дээрэс нь одоо нэг одоо загварын чиг хандлага бүх зүйлийг одоо интернетээр тий дамжуулаад одоо хүл нийлүүлэн алхах боломжтой болсон болохоор би яг энэ цаг үедээ л баймир тийм. Гэтэ хаач байсан монголчууд яаж ялгардыг гэсэн чи хамгийн ганган хүмүүс байдаг гэж байна шүү дээ. Энэ жилийн жишээлбэл хамгийн гоё тренд яг өнгө ямар өнгө байгаа вэ? Жишээлбэл эрэгтэйчүүд эмэгтэйчүүд гэлэхгүй зонхилсон өнгөн дээр ямар өнгө илүү модонд байгаа юм бэ? Өнгөн дээр гэх юм бол ерөнхийдөө бас вайн өнгөнүүд бас орж ирж байгаа. Багийн бол уран бүтээлчийн гадна нийгмийн судлаач энэ одоо нийгмийн талын ажил хийдэг хүн байгаа. Тэгэхээр ер нь бид нар ингэж яаж Австри, Европ шиг соёлж иж те энэ нэг орк гэдэг үгнээс хизээ салж ер нь яг юу хийж хаанаас эхлэх ёстой вэ гэдэг нэг тунгаадаг л байх л та. Энэ талаар товчхон. Би нэг л үгээр тайлбармаар байна. Бид нар Европыг бол хуулаад хэрэггүй. Хуулаад хэрэггүй. Өвөрмөгц байдлаа хадгалах хэрэгтэй. Угаасаа хүн төрөлхтний соёл иргэншлэр бол хүссэн хөсөөгүй нейтраллык юмнууд нь биднийг дагалдаад явсаарч ирсэн, дагалдаад явна машин хэрэгчүүдийн нутаг сунар. Бид нар онцлог байдлаа юусаа алдчихлахгүй. Онцлог байж бид нар дэлхийгээс ялгарна. Тэрнээс яг адилхан Европ болоод адилхан Америк болоод бид нар ч ямар ч хэрэггүй. Зүгээр шинжлэх ухааны хувьд бол хамгийн одоо дэвшилтэд ололтыг бид нар заавал сурах хэрэгтэй. Одоо яг хуу Европ гэж ярьдаг утга нь юусоо тэр л юм шиг байгаа. Шинжлэх ухааны хамгийн одоо ололттой талуудыг нээдэг гэдэг утгаараа одоо тэгтээ дэлхий хавтгай болчлоо. Япончууд хятадын эдийн засаг бол
маш эрчтэй болж байна. Одоо хятад гэдэг маш том гүрэн гараад ирлээ шүү дээ. Тэгэхээр нэг хөндлөх хэрэгтэй байна. Онцлог энэ юм хадгалах хэрэгтэй. Монголоор л тийм нэг үг нь бол гоё шүү дээ. Бид нарт ерөөсөө өрмөц байдлаа алдахсгүй. Өрмөц байдал. Шилтрүүн яг нэвтрүүлэх эхлэхийн өмнө бас хэлжсэн л дээ. Эр хүндээ л хайртай байдаг. Монгол хүндээ хайртай байхын тулд идж байгаа, ууж байгаа, өөрийнхөө хийж байгаа салбарынхаа ямиг л тултал сайн хийчих юм бол би ер нь энэ улсад төрснөөрөө бахархах ёстой гэдэг гоё үгийг бас яг хэлжсэн л да. Яг тэрэн шигээр таны хувьд бас яг энэ салбартаа байх ёстой ёс зүйн талаас нь таны хэрэгжүүлдэг бизнесийнхаа нэг ёс зүйн талаас нь бас гоё үгийг хэлээ. Манай компани ерөөсөө ганц 15 жил барьсан нэг зарчим бол ерөөсөө энэ Монгол хүний эрүүл мэндийн төлөө л явъя гэсэн тийм. Тэгээд Монгол хүнд эрүүл эко юм байгалийн гаралтай эко юм хүргье л гэсэн тийм зорилготой явсан. Эхний нэг хэдэн жил бол хэцүү байсан. Хүмүүс чинь мэдхгүй дандаа нөгөө гаднаас чинь одоо 10 хэдэн жилийн өмнө ихэр чинь бүгд гаднаас орж ирдэг байлаа шүү дээ. Орж ирсэн болгоны биднээс энэ сайн гэж ингээл аваад уугаад ингээл хэрэглээ. Тэгэл одоо нийгмээрээ одоо өвчнөр болчлоо. Нэг нүг болоход бол амар болсон. Монголд хор тавдраар тэргүүлж дэлхийд тэгэхээр тэгээ бодолтой. Тэгээд ирэнгүүт эн чинь юу вэ? Тэний хүн биш ингээ ухаарад эргээ харангууд би ч одоо ийм хэрэглэж болох юм байна, ийм хэрэглэж болохгүй маа гэдгийг чинь мэддэг болчихлоо шүү дээ. Биднээс бол хувь хүн компани ч юу ч бүгд энэ нийгмийг бүтээлцэж яваа хүмүүс баг. Нийгмийн өмнө биднээс үүрэг хариуцлагатай. Манай компани бол нийгэм татвараа төлж байна. 15 жил татвараа шударгаар төлж ирлээ. 15 жил өчнөө сайхан хүмүүсийг эдгэж эрүүл мэндийн төлөө тий. Жинхэнэ төвчэн болж одоо 15 жил нэг үнээр бараа бүтээгдэхүүнээ борлуулж дандаа урам тий штэ. Урамшуулж ингэж явж ирсэн. Тэгээд тийм боломжтой байд юм уу бизнес хийхэд? Ер нь бол сэтгэл байгаад бизнесээ ингээд олон жилийн цаатлаа ингээд алсыг харж чадвал боломжтой шүү дээ. Юу гэсэн үг тий. Юу гэсэн үг. Эсвэл юу гэсэн үг юм бэ нэр үгшиг. Тий, тэгэхээр бол 15 жилийн ойн дээр би нэг юм тесрэлт хий гэж бодоо. Тэгээ эрчүүдтэй зориулаад тий. Эрчүүдтэй зориулаад нэг хэвээр амар юм хий гэж бодоод. Тэгэл энэ копиг ахын түрүү нөгөө сэтгэл зүйч ахын хэлснээр нөгөө нэг жиг одоо гэр бүлүүд нэмэгдүүлээ та гэдэг шиг. Хүн амынхаа тоог нэмэгдүүлээ. Монгол 90 оноос 2000 оны үеийн нөгөө хүн амын цонх үе болоод хөдөлмөрийн насных нь хорогдоод байгаа. Тэгэхээр энэ хүн ам зүйн бүтцөө эвдрэл үүссэн байгаа. Тэгэхээр энэ дээр бас нэг хувь нэмрээ оруулаасаа гэж хүсэж шүү. Ааха. Тийм ээ. Кофего угаал зүтгэлээ да. Тэ. Бидэнтэй хамтран ажиллаж байгаа Саба гэдэг Саба Трейд компани бас ирчүүдэд зориулсан. Өнөөдөр чи ямар сайхан өдрөг дээ. Одоо ирчүүдэдээ л зориулсан энэ бүтээгдэхүүнүүд. Тэгээд бэлгэлээ. Энэ Potenzyme Superior гэдэг бүтээгдэхүүнийг. Тэгээд энэ нөгөө Powerflex гэдэг ялангуяа өнөөдөр спортынхан за тэгээд ирчүүд минь эрүүл байж гэмээр энэ улс их орны маань одоо төшиг тулгуур шүү дээ та нар маань. Тэгээд ялангуяа спортын хүмүүст бас хамгийн чухал гэдэг үгнээс Powerflex-ийг бас бүх ирчүүдтэй өгж байгаа. Гэмтхийн үед спортын ойр дотныхоо 2 хүнд тийм тэгээд өөрөө уучваа. Тэгээд өгч. За энийг бол өөрөө уучлах юм шиг байна. Мэдээж спортын юм бол бас тодорхой хэмжээнд гэмтэл авсан байх, тэр нь бас удсан байх тийм учраас яг энэ бүтээгдэхүүнүүдийг бас хэрэглээрээ. За сэтгэл зүйчтэй сэтгэлгүйн зөвлөгөө өгнө, эрүүл мэндэд бас анхаараарай гэж тийм ээ. Тэ бас сам мөгөөл ажиллаж байгаа. Бүтэн юу шарын харигнууд байна. Бүгдээрээ шарын хариг ууцгаараа, калпис ундаа ууцгаараа одоо хөөрхөн төгжирцгэн. За. Тэгээд нэвтрүүлэг бас өндөрлөж байгаа учраас төгсгөлд нь бас гоё багийнхаа уран бүтээлээр өнөөдрийнхөө урт цагааныг бас өндөрлөе гэж бодлоо. Тэгээд бүгдээрээ салбар бүртээ гоё манлайлагч хамгийн гол нь эрүүл байгаарай. За тэгээ хүрэлцэн ирсэн тэх баярлалаа. Ажил үйлсэн өнөөдөр бүтэмжтэй явах болтугай. За, багийнхаа урья. Чиний тэнэг сан галын надам шиг айсчин намайг эзэмсэн байж миний зүрхэн дүүртэй байна. Асгалахад хүнд байна, галт зүрх шахаж байна. Чи намайг хинч биш болгож чамайг авсанаас хаш хосон зүрхтэй нэгэн болсон. Би өөрчлөгдсөн, зарим зүйлийг нэхэ болсон.
Зарим нэг нь сонирхол татгаа болж зарим үед хинний нэс цухтан харин би гониглаагүй урлаагүй бас уран хуураагүй зүгээр л эцгүй нэгэн болсон чамайг авсанаас хаш би гитсэн хосон зүрхтэй нэгэн болсон чамайг авсанаас хаш би гитсэн хосон зүрхтэй нэгэн болсон хосон зүрхтэй нэгэн болсон харин би гониглаагүй урлаагүй бас уран хуураагүй